Цаано Loyal Tarot байна. За энэ удаагийнхаа бичлэгээр 11-р сарынхаа 2025 оны 11-р сарынхаа уншлагыг хийх гэж байгаадаа баяртай. Тэгээд нэг сони юм басан. Юу вэ гэхээр би ерөнхийдөө ингээд саруудын уншлагыг хийж байхдаа айгүй ядарсан байдаг байхгүй юу. Тийм болохоор би ч өөрөө ингээд харанхуй сарууд руугаа бараг яг явж ордог. Өсөлтөө нэг ажил карьер ямар байх уу энэ төр гэсэн тиймэрхүү юмнуудыг нэг жоохон санаж идэв. Тэгээд мэдээж хэрэг тарот уншдаг хүний хувьд би бол өөрийгөө уншиж чаддгүй. Тийм учраас яг та бүхэнтэй адилхан ингээд бас бүлгүүдээсээ сонголт хийдэг. Тэгээд өнгөрсөн 10 сарын хайр дурлал маань надтай бол үнэхээр таарсан. Өмнө нь болохоор яг хайр дурлалынхаа хэсгийг би юусэн их анзаарч байгаагүй юм билээ. Тэгээд бүр яг ингээд ангайтл таарсан яг нөхцөл байдал бас үүссэн. Тэгээд энэ надад бол өөрийнхөө уншлагыг аягүй нухацтай сонсъё гэж би бас бодож байгаа. За тэгээд уншлага болохоор яг өмнөх загварынхаа дагуу л явна. Ажил карьер ямар байх уу, хайр дурлал ямар байх уу. За тэгээд хувийн талаасаа бас ямар байх уу гэдгийг харна. За нэмэлтүүд дээр болохоор үргэлжлүүлээд тухайн сард яг юу болох гэдэг. Тэгээд ингээд илүү онцгойлж үзэх шаардлагатай хүчин зүйлсүүдийг илүү ухаж харах болно. За би ингээд ер нь бол өнгөний контраст айгу сайтай картуудыг сонгосон. За эхний бүлэг болохоор энэ цэнхэр өнгөтэй sustainer гэдэг карт байна. Sustainer гэхээр одоо ямар нэгэн зүйлийг агуулгач гэсэн утгатай юм л да. Ямар нэгэн одоо ийм эзлэгүүн дотор нэг юм хийгээд тэгээд тэрийг ингээ өөр юм болгоод барих ч юм уу. Айгу сонир тайлбарчлаа. Зурнаас нь харуул бас яг тийм байгаа. Ингээд нэг дөрвөлжин дотор нэг гар тэгсний юм бөмбөг атгацсан байгаа. Хөх болон чирнэлийн өнгийн хослол болсон гоё карт байна. За хоёрдугаар бүлэг болохоор энэ улаан шар өнгийн зурагтай healer гэдэг карт, эдгээгч, ангаагч гэсэн утгатай 3 толгойтой могоо бас дүрслэгдсэн байна. Энэ бүлгийг сонгож байгаа хүмүүс маань 2 дугаар бүлэг болно. 3 дугаар бүлгийг сонгож байгаа хүмүүс маань энэ маш өвдгсэлэнтэй ногоо өнгийн castle буюу орд хаш гэсэн утгатай карт. Маш баялаг зурагтай надад санагдсан. За ингээд харж агаад хамгийн татагдж байгаа нэг бүлгээ сонгоод уншлагаа үргэлжлүүлээрэй. Нэгээс хоёр бүлэг татагдах бол бас байж болно. Дотроос нь ер нь бол хоёулангийн сонсоод тэгээд бас тухайн сарын туршдээ аль нь илүү resonate хийж таарж юм тэрийг бас шалгаад явчихад л болно. Яа алийг сонгох одоо яах вэ гэдэг шаардлага бол байхгүй. За ингээд уншлагаа эхлүүлцгээе. За одоо бүгдээрээ 1-р бүлгийг сонгож байгаа хүмүүсийнхаа 11-р сарын уншлага руу оръё. 1-р бүлгийг сонгосон хүмүүс маань энэ хөх өнгийн sustainer гэдэг картыг сонгосон байх учиртай. Ажил карьерийн уншлагыг болохоор би яхав төрүүлээд дэлгээд тавьсан байгаа. Тэрнээс өмнө 11-р сар ерөнхийдөө ямар байх вэ гэдгийг 2 картаар харсан. Тэгэхэд болохоор бүр маш гоё картууд гарч ирсэн. За ажил карьер энтер дээр ер нь юу ч болж исэн хамаагүй л байд юм байлээ. Миний бодлоор бол яг энэ ерөнхий ямар байх уу гэдэг бол миний хувьд аягүй сайн таардаг бас санагдсан. Тэгэж асуухад 2 карт би зэрэг унаасан. Тэгэхэд тэргүүн зоос болон хааны зоос гарч ирсэн. За тэгэхээр ажил карьерийн нөхцөл байдал ер нь ажил дээр юу болж байгаагаас үл шалтгаалаад таны мөнгө санхүүгийн ашиг орлого ер нь ажилчин бол сайн байна гэсэн үг. Тэргүүн зоос, хааны зоос хоёр бол хоёулаа одоо яг юм мөнгө санхүүгийн ашиг орлого, тогтвортой байдлын одоо сайн сайхан байдлын хамгийн одоо өндөрлөх үзүүрнүүд гэж хэлж болно. Энэ хоёр хоёулаа хамт гарч ирсэн гэхээр вэ штэ. Ер нь 11-р сард бусад хүчин зүйлс дээр юу ч болж исэн байх хамаагүй яг эргээд харахад эргээд 11 сарыг дүгнэхэд та ингээд өмнөхөөсөө илүү мөнгөтэй болцсон, өмнөхөөсөө илүү таны ажил төрөл урагшилсан, яг ингээд гэр бүлийн чинь тогтвортой байдал, карьерийн чинь тогтвортой байдал бол яг улам батчсан байгаа гэдгийг яг мэдрэхээр байгаад байгаа харагдаж байна. За тэгээ 11-р сард бас илүү бараг ингээд 2026 онд тий юун дээр анхаарах уу? 2026 онд өөртөө одоо тавьж байгаа том зорилгоод дээр илүү төвлөрнө гэж гаргаж ирж байна. 2026 оныхоо яг мөнгө санхүүгийн карьерийн тэг гэр бүлийнхээ урт хугацааны ирээдүйд илүү анхаарлаа хандуулж фокуслж байгаа. Тэрнийхээ төлөө хичээж байгаа ийм сар бол байхаар хүзүүр дээр гарч ирж байна. За одоо болохоор 2025 оны ажил карьер 11-р сарын ажил карьер ямар байх вэ гэдгийг харж байгаа. Тэгэж асуухад болохоор 1-р бүлгийнхэн маань 11-р сард яг өөрийнхөө зүн совинд л итгэх хэрэгтэй. Яагаад вэ гэхээр нэг юм 50-50% та таны энерги хуваагдаж байгаа байхгүй юу? За яаж 50-50% та хуваагдаад байна вэ гэд тэгэхээр зүн совинчаа ажил карьер дээр чи нэг юм хилээд идэг. Гэтэл сэтгэл санаа чаа яг зүн совиндоо, бодол санаа чи яг зүн совиндоо итгэж өгөхгүй байгаад харагдаж байна.
За хүний thoughts буюу бодол, тэгээ intuition буюу зүүн савин миний хувьд бол хоёулаа шал өөр ялгаатай зүйл. Тэгэд энэ хоёр зүйл хоорондоо жоохон зөрчилдөхгүй байгаа харагдлаа. За тэгэж зөрчилдөхийн цагт ажил карьер дээр бол яг өөрийнхөө зүүн савин дотоод мэдрэмж, хүний яг gut feeling гэж байдаг штеп, бүр ингээд нэг юм дотроос бүр ингээд нэг юм ингээд ургаж гарч ирж байгаа юм шиг мэдрэгддэг. Тэгээ яг л тэр мэдрэмжийг дагах хэрэгтэй. Таны зүүн савин бол 11-р сард таныг маш олон зүйлээс хамгаалах болно. Зүүн савин чинь таныг зөв зам руу чиглүүлэх болно гэж хүзүр дээр гарч ирж байна. А яагаад зүүн савингоо сонс энтер гээд байна вэ гэд тэгэхээр 11-р сард ер нь сэтгэл санаа айгу докторгүй байх гэдэг харагдаж байна ажил карьер дээр. Хатны аяга доошоо харж гарч ирж гин гэдэг болвол одоо нэлээд юм профешнл ажил эрхэлдэг хүмүүс гэх юм да. Гэхдээ л ер нь Монголд миний бодлоор тэгдэг штэ, ингээд яг албан ажил дээр ихэд хувийн юм хумаа ярьж болохгүй, хувийн өндөр сэтгэл хөдлөлөө гаргаж болохгүй, айгүй мэрэгжлийн өндөр түвшинд ажиллах хэрэгтэй байдаг хүмүүс маань жоохон тэгж чадахгүй, сэтгэл санаа чи ингээд докторгүй байгаад байгаа, сэтгэл санаа өөмрөөд байгаа нь яг ингээд олон хүнд ер нь бол мэдэгдээд, танд ч ингээд өөрт чинь мэдэгдээд жоохон тухгүй байдал үүсэх гээд байна гэж хүзэр бол гаргаж ирж байна. За энээс болоод ингээд ажил карьер дээрээ янз бүрийн зүйл хийж санаачлах болоод эренгүүт өөртөө итгэхээ болоод байгаа харагдаж байна. За ер нь миний бодож байгаа юм худлаа байхаа, миний мэдрээд байгаа зүйл бас их буруу байхаа энэ төр гэж боддог ч юм уу те. А гэтэл зүүн савин чингүй гэхдээ хийчихье, гэхдээ энийг оролдоод үзье гэдэг ийм тохиог танд өгч явах юм бол зүүн савиндоо итгэх хэрэгтэй гэж хүзэр бол буулгаж ирлээ. Тэгээ энэ 11-р сард 1-р бүлгийг сонгож байгаа хүмүүсийн маань хувьд зүүн савин аюул өндөр ажиллаж байна. Ямар нэгэн зүйл дээр с ิจ төрөх, ямар нэгэн зүйл дээр айх, ямар нэгэн дээр итгэлтэй байх, одоо ямар ч төрлийн байх хамаагүй хүчтэй мэдрэмжүүдтэй болвол яг өөрөө та 100% итгэх хэрэгтэй. Энэ бол баг ингээд 11-р сард айгүй хүчтэй сахиуснууд чинь таныг яг хамгаалж чиглүүлж байгаа. А тэр тохиогоо яг ингээд танд зүүн савин мэдрэмжээр чинь яг ингэж дамжуулж чиглүүлээд байгаа юм шиг болвол энергитэй гарч ирлээ. За яагаад вэ гэд тэгэхээр штэ 2-ын аяга доошоо 6-гийн аяга доошоо гарч ирсэн. 11-р сард болвол яг ажил карьерийн орчинд болон ер нь хүмүүс хоорондоо харилцаан дээр найз нөхдийн харилцаа, ялангуяа юм ажил төрөл хамтрагч нараасаа ч юм уу та хин нь яг хинбэ гэдгийг айгүй сайн таньж мэдэх болно гэж гарч ирж байна. Өмнө нь бол яг ингээл ажлын айгүй гоё хамтрагч ч юм байсан, айгүй сайн найз ч юм байсан, танд айгүй үр өгөөчтэй зүйлийг яг ингээд өгч чаддаг байсан. Хин нэгэн хүн аль эсвэл яг таны хийж байгаа ажил чинь тэр чигтээ одоо ингээ бүтэн бүтцээрэж байж иж болно. Ер нь урд чинь яг үр ашиг өгөхгүй байгаад байгаа тий. Таныг жоохон хорлоод байгаа ч юм уу. Таныг шимэгчлээд байгаа тийм талуудыг нь олж харах болно гэж хүзэр бол буулгаж ирж байна. Тэгээ энэ бол таны хувьд нэлээд юм урам хугарсан мэдрэмжийг яхаа өгнө. Тэгээ яагаад урам хугарсан мэдрэмж өгөөд байна вэ гэд тэгэхээр одоо юм өмнөх саруудад гэх юм уу та за жишээ аваад үзье. Нэг хамтарч ажилладаг хүнтэйгээ та айгүй гоё найз нөхөд, айгүй гоё түншүүд. Тэгээ тэр хүндээ айгүй итгэдэгтэй. За би бол ерөөсөө л ингээл амьдралынхаа ажлын партнерыг олчлоо, зөв сонгочлоо. Энэ маань надад ингэж өстой тусалдаг шүү. Өстой сайн хүн шүү. Итгэлийг нь алдчихгүй юмсан. Би бас ингээ айл болох сайн талаар туслах юмсан. Энэ төр гэл бодоо явж байсан. Альсвал миний хийж байгаа ажил ер нь л цаашаад ингээ амар ирээдүйтэй байх юм байна. Би өөр нэг хүсэл мөрөөдлийнхаа ажилд орчиж хүсэл мөрөөдлийнхаа юм хийж байгаа юм байна. Гэл бодоод явж исэн чинь үгүй. Яг үнэндээ цаанаа ингээд амар нөхцлүүдтэй байсан юм байна гэдгийг та ойлгоно. Яг ингээд танд тусалж ийсэн нь, танд сэтгэл гаргаж ийсэн нь, таныг дэмжиж ийсэн нь цаанаа яг нэг юм зорилготой байгаад исэн. Гэхдээ тэр зорилго нь таны төлөө ажиллаж байгаа гэхээс илүү тэр хүний төлөө ажиллаж исэн юм байна гэдгийг та бүхэн ойлгоно гэж гарч ирж байна. Тийм болохоор яг үнэндээ би яг энэ хүнтэй айгу татна гэж бодож исэн, энэ хүнд итгэж исэн чинь яг үнэндээ үгүй байсан юм байна шүү. Ер нь энэ хүн чинь тийм ч сайн партнер биш юм байна шүү. Би ер нь жоохон энэ хүнтэй аль эсвэл энэ байгууллагатай ч юм уу те аль хийж байгаа ажилтайгаа би ингээд жоохон болгоомжтой харилцах хэрэгтэй юм байна. Хит ингээд гоё зүйлс бодоод, хит ингээд хүнд айгүй итгэл үнэмшилтэй хандаад сохроор юмд найдаад ээж болохгүй байна гэдгийг ойлгоно. Гэхдээ надад энэ энерги бол ингээд ерөөсөн муухай санагдахгүй байна. Эсвэргээрээ яг зарим зүйлс танд бодит болно гэсэн үг. Reality check гэж хэлдэг шүү дээ. Яг тийм зүйлийг бол олж харж байгаа харагдаж байна. За ингэснээр яг ингээд нэг тийм газартлага үүсэж байгаа харагдаж байна л да. Хитрхи ингээд тэнгэр дээр хөвөөд исэн бол 11-р сард яг ингээд хөрсөн дээрээ бууж ирж байгаа харагдаж байна.
За тэгээд 1-р бүлгийнхний маань хувьд яг 11-р сар бас тэгтлээ айгүй career oriented, career дээр анхаарлаа хандуулсан сар болвол байж чадахгүй байна. Яг энэ хэсэгт бол надад 2 жишээ гарч ирлээ. Ten of Cups доошоо харж гарч ирж байгаа байхгүй юу? Тэгэхээр ер нь 11-р сард та яг ажилдаа гэхээсээ илүүтэй гэр бүлтэй ялангуяа одоо энэ уншлагыг сонсож байгаа тий их нэртэй, альсвал нөхөртэй, үр хүүхэдтэй, ач зээ нэртэй хүмүүс маань бол альсвал өөрийнхөө аав ээжэд ч юм уу тий ингээд айгүй их анхаарлаа хандуулах шаардлагатай болно. Ялангуяа одоо энэ уншлагыг сонсож байгаа эмэгтэй бөгөөд ээж хүмүүсийн хувьд гэх юм уу да 11-р сард яг таны ээж хүний үүрэг хариуцлага ажил карьерийг чинь ажил хариуцлагыг илүү давж байгаа хүзүүртэй гарч ирж байна. Ямар нэг муу зүйл болно гэсэн үг биш. Гэхдээ 11-р сард илүү хүүхдүүдтэй анхаарлаа хандуулъя гэж шийддэг ч юм уу. Тиймэрхүү зүйлс болж магадгүй. Одоо жишээ авах юм бол багш нар ер нь ажил хаяад байна шүү дээ. Тэгэнгүүт одоо ингээд цэцэрлэгт явж байгаа хүүхдүүдийг харах хүн байхгүй бол яг гэртээ байх болдог ч юм уу. Тэгэх юм бол та яг ингээл ажил дээрээ сунаж ажиллаа л зөвхөн ажиллаа л бодоод иж чадахгүй яг үр хүүхдээ эртгэн авъя, хоол ундыг нь хийж өгье гэсэн тиймэрхүү зүйлсэд анхаарлаа хандуулад ажил төрөл дээр одоо ингээд 11-р сард бол янз бүрийн шин юм сэтгээд бэлдээд тэрийг хэрэгжүүлээд ахааргүй бол харагдаж байна. Гэхдээ надад бол ерөөсөө санаа зовох юм байхгүй байна. Та бүхний нөхцөл байдлыг зөөлөж хэлж байгаа юм биш. Ерөнхийн энерги өөрөө айгүй мөнгөтэй байна, доктортой байна гэж гарч ирсэн. Тэгэхээр одоо ингээ хинэн үнэн хинэн худлаа гэдгийг нь мэдсэн ч тэр сэтгэл санаа чинь жоохон докторгүй байсан ч тэр ажилдаа ингээд бүрэн анхаарлаа хандуулж чадахгүй байсан ч тэр таны ашиг орлого чинь бол яг тогтмол өсөж байгаа. Байр суурь чинь баттай бол хിവэрэл байна. Тэгэхээр одоо яг ингээ 11-р сард хүзэр бол ажил карьер дээр үүсэж магадгүй жижиг сажиг юмнуудыг илүү тодтогч харуулад байгаа юм шиг надад бол санагдлаа. За 2-р жишээ гээд тэх юм бол 1-р бүлгийг сонгож байгаа хүмүүс маань өөрсдөө яг юм ажил дээрээ одоо хүн болгоны хайртай хүн байдаг штеп. За жишээ авах юм бол одоо ингээд нэг доод албан тушаалтан за би ингээд үнэхээр те очиж чадахгүй нэ. Надад нэг ихний 2-3 цаг чөлөө өгөөч гээд тэгэхэд та айгуу тийм найрсаг менежер хүн байж болно. За тэгдэг миний дүү ямар асуудал үүссэн те асуудлуудаа шийдчихэд хүрээд ирээ зохицуулж чи цалинтай чөлөөгөө аав энэ төр гэдэг ч юм уу. Яг ингээд бусдыг айгүй ойлгодог. Ингээ empathy буюу одоо нөгөө EQ гэж ажил дээр одоо ярьдаг болсон шүү дээ. Тэр нь айгүй хөгжсөн хүмүүс байгаад байна л да. Тэгээ хараа өөр хэлэх юм бол та бүхэн маань угаасаа л айгүй сайхан сэтгэлтэй. Ер нь бол найз нөхөд, ажил карьерийн хамтран ажиллагч бүх хүмүүст ер нь бол ингээд нэг ээж шиг ханддаг зам байна л да. Ингээл нэгнийхэн сэтгэл санаа нь онцгүй байгаад ч юм уу ажил төрлөөсөө байн хоцроод ч юм уу ингээд тах юм бол чи яагаад ажилдаа хоцроод байгаа чи яагаад хийх ёстой юм хийхгүй байгаа гэхээс илүүтэй за яг юу асан хэцүү мэцүү юм байгаа мó надад ярих уу хэлэх үү би юугаар тусалж чадах уу гэдэг ингэдэг хүн байгаад байна. Тэгээд 11-р сард таны энэ зан чанар болвол бас байна. Гэхдээ энийг нэг хэтрүүлэн ажил карьер дээр гаргаад хэрэггүй гэх юм уу яагаад вэ гэд тэгэхээр 1-р бүлгийнхэн маань яг хатаа ойлгочих нэг юм байна. Яг таны ажлын хамт олон гэдэг чинь таны яг гэр бүл биш. За таны ажил чинь яг ингээд бүр өөрөө чинь хувийн бизнес байлаа. Та ингээд айгу олон хүмүүсийг цалинжуулаад ажилуулдаг байлаа гэж бодъё. Тэгсэн ч гэсэндээ тэр хүмүүс чинь таны гэр бүл бол биш. Бид нар заримдаа өөрийнхөө гэр бүлд хүртэл хатуу хандах шаардлагатай байдаг үе гардаг штеп. Гэр бүлийнхэн байх тусмаа, ойр дотных байх тусмаа ингээд жоохон давраад гаргаж байгаа сэтгэл үнэлэхгүй те улам ингээд нэг одроод идэх та тийм зан ер нь хүн гэдэг амьтанд байдаг учраас энэ сайхан сэтгэлээ ажлын орчинд хит их цацаад гаргаад хэрэггүй. Энэ нь вэ штэ те танд болон нөгөө хүнд чинь ч нэг сайн өөрчлөлт авчрахгүй сар байх гэдэг харагдаж байна. За би яг энэ хүнд ингээд туслаад те сайн хандаад ер нь бол ойр дотны хүнээ гэж бодоод хандаад ах юм бол миний ажлыг урагшлуулад өгчих болов гэж хандсан ч тэр аль эсвэл тэр хүний сэтгэл санаан дээрдээд те одоос хувийнхаа амьдралд өөрөө юу ч туулаад явж байгаа юм билэ тэр мөрийга даваад ингээд сэтгэл санаа нь сайжраад ажилдаа цаашид үр бүтээлтэй ажиллах үедээ гэсэн ч гэсэн өөр нэг итгэхгүй. Тийм учраас хит сайхан сэтгэлээ эргэн тойронд байгаа хүмүүстэй бити гаргаарай. Илүү өөрлөгөө энэ энергийг чиглүүлэх хэрэгтэй байна. 1-р бүлгийнхэн маань 11-р сард илүү бие төвтэй байх хэрэгтэй байгаа харагдаж байна. Мөнгө санхүүгийн ашиг орлогот чинь нэмэгдэж байгаа бол тэрийг өөртөө хадгал хураа, өөртөө итэг, өөрийнхөө өндрөөр үнэл, өөрийнхөө ур чадвартай итгэлтэй байхыг хүзэр бол гаргаж ирж байна. За тэгээд ерөнхий энергийг харахад болохоор 7-гийн зоос дээш харж гарч ирж байна. Яг хөө ингээд өчнөө олон юм
болоод байгаа учраас яг 11-р сард таны хувьд ингээд айгүй амжилттай үр өгөөжтэй сар байсан юм шиг санагдахгүй. Гэхдээ 12-р сар эхлээл явж байхад ч юм уу 11-р сар руу эргээд харахад айгүй их олон зүйл та хийгээд бүтээсэн. Үгүй би ийм юм хийцэн байсан байх та, ийм юм зохицуулсан байсан байх та. Ер нь ажил төрөл сайн байсан байж тээ. Миний мөнгө санхүүгийн ашиг орлого айгүй өссөн байж тээ гэдгийг ойлгох учраас нэг тийм гаццсан ч юм уу айгүй уйдгартай мэдрэмж 11-р сард ажил дээр авах юм бол тэр чинь ерөөсөө тийм биш шүү. Та яг ажиллаа хийнгээ бодол санаа чи шал өөр газар бас яг явж исэн учраас ямар их өсөлт 11-р сард үүсгээд байгаа юм бэ гэдгийг олж хараагүй байх магадaltaй. За тэгээ debt card дэше харж гарч ирсэн. Уус хилэнцэн ордны үйлрэл дээр хилэнцэн ордны карт л гарч ирж байна л та. Энэ юу гэсэн үг вэ гэд тэгэхээр 11-р сард яг хувь хүн талаас айгүй өөрчлөгдөн гэх юм уу. Одоо ингээ ажил карьерээс холж гин, ажилласаа гарч гин, явж гин, энэ тэрэг гэхээсээ илүүтэй одоо энэ 11-р сар дуусаад 12-р сар за бүр 2026 он энэ төр гараад эхлэх үед та айгүй өөрчлөгдсөн байх болно. Тэр өөрчлөлт энэ 11-р сард тавигдаж байна. За тэгээ яг ямар өөрчлөлт юм бэ гэхээр өөртөө хэр ихтгэл үнэмшилтэй байх тал дээр, хоёрдугаарт хүмүүсийг яг юу гэж харж дүгнэх тал дээр айгүй их өөрчлөгдөж байна. Ингээ хэд хүнд гинэн цайлганаар итгэхээ бас болно. Ер нь жоохон санаа сууж ийн гэсэн үг. Хоёрдугаарт гээд тэх юм бол сэтгэл санаа чинь тогтургүй байсан ч гэсэндээ өөрийнхөө зүүн совин, өөрийнхөө ур чадварт итгэснээр тэр тогтургүй байдлаасаа яаж гардыг бэ гэдгээ та ойлгоно. За тэгээд юу хамгийн чухал юм бэ? Таны стандарт яг ямар байх ёстой юм бэ гэдгийг бас ойлгоно гэж гарч ирж байна. Хит их хамаагүй хүмүүс сэтгэл зүрхээ зарцуулаад, зориулаад ингээд идгээ болно. Эн чинь гэхдээ тийм муу зүйл ерөөсөө биш. Та яг дахиж шинээр төрж гин, дотоод хүн чинь айгүй өөрчлөгдөж гин, трансформац явагдаж гин гэсэн үг. Тэгээ энэ зүйл таныг юу руу аваачих вэ гэд тэгэхээр 11-р сар ер нь дуусаад мэдэгдэнэ. 12-р сараас эхлээд мэдэгдэнэ. 1-р бүлгийнхэн маань ер нь жоохон бусдыг гэсээр байгаад өөрсдийгөө ингээд хаях гадаг хүмүүс байна. Ялангуяа ажил карьер дээр. Тэгэхгүй ер нь 11-р сараас хоошоо та яг өөрийнхөө хувийн амбицыг айгүй их хөөж гин. Одоо угаас тех цаг нь болцсон. Бусдыг дэмжээл, бусдын ажлыг урагшлуулаад тий ингээ бусдын үед сэтгэл зүйч шиг, ээж шиг, нэмч шиг ингэж байгаад идэх болно. Тэгэд ийм их энерги гарч байгаа хүн хизэж хоосон бол байдаг байхгүй юу? Маш их потенциал байгаад та өөрөө нэг проблемгүй байгаад проблемтай хүмүүс туслаад яваад исэн гэсэн үг. Гэхдээ 11-р сар дуусснаас хоошоо ер нь энийгээ болох болно. Тэгснээр 6-гийн саваа яаж гарч ирж ийн вэ гэхээр та өөрийнхөө зорьсон зүйлс дээрээ амжилтанд хүрнэ. Тэгээ эцэст хэний нэр гарах уу гэхээр таны нэр гарна. Жишээ авах юм бол өмнө нь ерөөсө тэгдэггүй байсан байгаа байхгүй. Та хамаг ажлыг хийсэн ч гэсэндээ таны хамт олон багийн чинь нэр гарч ирдэг. Аль эсвэл нэг хамт олон дотор ингээд юу ч хийхгүй байж ийснаа ингээ хүмүүсээс нэг хуульч муулаад аяулааг унаа авчдаг хүмүүс эдэг штэ тий. Танаас хууснаа тэр хүн өөрөө бүгд ингэ хийсэн юм шиг аашцан гаргаад бүх нэр хүндийг алдар нэрийг тий өөр дээрээ хүртчихдэг байсан бол одоо тийхгүй. Яг наадах чинь би хийсэн шүү. Би яг хичээсэн юм өөрөө үнэлүүлэх болно гэд ийм эго чи айгүй сайн талаараа нэмэгдэж байна. Хортой шартай байдал чинь бол ер нь нэмэгдэж эхлэх болно. Ийм том өөрчлөлт явагдаж байна. Энэ бол маш сайн зүйл. Ингэж өөрчлөгдөж байгаа процесс явагдаж байгаа учраас яг энэ мөнгө санхүү тогтвортой байдал урт хугацааны ирээдүй айгүй сайн боож ирж байгаа байх гэж би бол харж байна. За тэгээд энэ дээр бол нэмэлтээр би заавал энийг харах болно. Одоо яг 11-р сард 1-р бүлгийг сонгож байгаа хүмүүс маань карьерийн хувьд хувь хүн талаас дотроосоо маш их өөрчлөлттэй нүүр тулж байна. За энэ өөрчлөлт таныг урт хугацаанд яг хаана аваачих вэ? Ажил карьерт чи ямар эерэг үр дүн авчрах вэ гэдгийг харцгаая. Маш сонирхолтой. За одоо бүгдээрээ 1-р бүлгийг сонгож байгаа хүмүүсийн хайр дурлалын харилцаа 11-р сард ямар байх вэ гэдгийг харъя. Oracle card бас сугалсан байгаа. Тэг шууд үргэлжлүүлээд хийчих гэсэн чи ла энтер унаад. За хайр дурлалын харилцаа бол гэхдээ сайн байна. Юу ч гэсэндээ хостой болон хин нэгнтэй харилцаатай байгаа хүмүүсийн талаас эхлүүлье. Тэгэж асуухад болохоор 1-р бүлгийнхэн маань ер нь л 11-р сард айгүй олон зүйлийг ингээд толгойдоо жоох ургуулж бодох гээд харагдаж байна. Ер нь хүмүүс тэгдэг штеп. Энэ 8, 9-ийн ээлт энтер гэдэг бол ерөөсөө л ингээд яагаад ч хүний тарих толгойд ийм зүйл ингээд үүсцэн те.
Ер нь бид нар өөрсдөө жоохон зовох дуртай байдаг байх хүн гэдэг амтан. Тийм болохоор нөгөө амтнаас ялгардаг болов айгүй их юм боддог учраас. За тийм маш их юм боддог учраас заримдаа янз бүрийн зүйл төсөөлж ургуулж боддог. Тэр бол яг гарч ирж байна. Тэгээд нэгдүгээр бүлгийг сонгож байгаа эмэгтэйчүүд маань энэ 11-р сард яг нэг юм хатны саваа доошо байгаад байгаа харагдаж байгаа байхгүй юу? Хайртай хүнээ хостой хүнээ учир шалтгаангүйгээр хардах магадлал айгүй хүсэж байна. Хардаж сэрдээд нөгөө хүнээ жоохон захираад те та бүхээрээс тэгдгүй ээж болно. А тэгсэн чинь 11-р сард те чи юу н хаана хинтээ юу хийгээд яваад байгаа. Хизээ гэртээ ирэх юм. Яагаад намайг тоохгүй байгаа. Би хөөрхөн биш вэ нүү гоё биш вэ нүү гэдэг яг нэг иймэрхүү асуудлуудыг үүсгэж байгаа харагдаж байна. Шалтгаан нь болохоор юу вэ гэхээр өөрсдөдөө жоохон эргэлзээд байгаагаас хит их юм бодоод байгаагаас болж байгаа харагдаж байна. Ер нь бол стресс ихсэж байна. Энийн шиг хэрэггүй юм байхгүй. Стресстэй олон юм ургуулж бодох бол хүний өдөр чөнгө ууртаа явуулдаг, нэмээд тэр кортизолын дааврыг үүсгэж жин нэмэх шалтгаанч болдог. Гэтэл яг үнэндээ таны харилцаатай байгаа хүн чинь танд айгүй хайртай байгаад байгаа харагдаж байгаа байхгүй юу? Харалтаа тэргүүн аяга, хааны аяга дээшээ араа гараад ирсэн байгаа. Танд угаасаа хайртай сэтгэлтэй. Гэхдээ нэгдүгээр бүлгийг сонгож байгаа хүмүүсийн маань хайртай хүн нь болохоор ер нь жоохон юм даруй төлөв дотгошооны хүмүүс байдаг байх. Айгүй ингээд танд хайртай сэтгэлтэй танд үнэнч. Гэхдээ тэрийг ингээд өдөр болгон хилээл илэрхийлээл тэ өдөр болгон танд цэцэг өгөөл өдөр болгон surprise барайл өдөр болгон ингээд ушууганжуулаад эрхлээд идэх хүмүүс бас биш. Тэгээд таны хайртай хүн чинь бас 11-р сард тэр хүний хувьд те ажил төрөл бас ингээд ер нь бол айгүй ихтэй явж байгаа юм шиг байна. Тэгсэн чинь л нэгдүгээр бүлгийг сонгож байгаа хүмүүс маань өөрсдөө яг ингээд нөгөө хүний хардаад эхэлж байна. За надад хайргүй байх, тэ өдөр жингөө наашаа юм хүн битсэнгүү, наашаа залгсангүй, орой ирснээ ингээд нэг юм надтай дуурсангүй, эрт унтаад өглөө энэ төр гэдэг ч юм уу. Тэгэд ийм хэрэггүй зүйлс ерөөсөө бити бод гэж зөвлөж байгаа харагдаж байна. 9 илд доошо харж байгаа байхгүй. Тэснэ 8 илд дээшээ харцсан. Энэ бол маш их зүйл ургуулж бодоод байна. Битгий тийм бодлоор өөрийгөө зовоо. Харилцаатай болон бодож байгаа хүн чинь за бүр ингэ бодож байгаа хүн чинь тантай харилцаа холбоогүй ч ээжж магадгүй. Тэгсэн ч гэсэндээ энэ хүн чинь танд хайртай, сэтгэлтэй. Зүрх сэтгэлд нь ерөөсөө бити эргэлз гэж хүзэр бол буулгаж ирлээ. За тэгээ яагаад бас ингэж их эргэлзэж бариад байна уу гэд тэгэхээр 11-р сард таны хайртай болон харилцаатай хүн чинь тань руу болвол бас нэх их одоо яг үйлдэл хийгээд авахгүй. Та хоёр одоо ингэ жоохон тодорхойгүй харилцаатай байгаа бол харилцаа урагшлах тийм айгу том үйлдэлүүд энэ хүн болвол яг танд ингээ мэдэгдтэл нэг их хийхгүй. За гэрэлцэн бүр аль хэзээний хосууд болцсон байгаа хүмүүсийн маань хувьд гэх юм бол 11-р сар яг хайр дурлалын харилцаан дээр харьцангуй тайван өнгөрөх гээд байгаа харагдаж байгаа байхгүй юу? Тэгэд энэ нь болохоор ерөөсөө ингээд 11-р сар болвол яг таны хайртай хүний чинь хувьд тань руу ингээд айгүй их үйлдэл хийх таныг амар их баярлуулах зөв цаг нь биш байна л гэж гарч ирж байна. Шалтгаан нь болохоор хостой болон хин нэг бодож байгаа хүмүүс дээр Oracle сугалахад Finances and Career. За мөнгө санхүү болон career гэдэг карт гарч ирсэн. Тэсэн чинь financial issues are a factor in your love life right now. За ажил career болон мөнгө санхүүгийн нөхцөл байдал бол хайр дурлалт чинь энэ сард амар нөлөөлж байна гэдэг утгатай үзэр гарч ирж байна. Тэгэхээр таны бодож байгаа юм бол танд хайртай. Гэхдээ энэ хүний чинь ажил career 11-р сард яг тийм ч сайн биш байгаад байгаа харагдаж байна. За сайн байлаа ч гэсэндээ илүү их зүйл хийж бүтээгээд те career-аа яг 1-р тавиад байгаа харагдаж байгаа байхгүй юу? Тэг хичээхгүй байна энэ төр гэж айгүй их шаналж гин. За бит хоёрын харилцаа юу нэгээд дуусч гин үү, яаж ийж гин гэж бодоод бүр ингээд тэ сэтгэл санаагаар унах гээд байгаа хандлага бол энэ бүлгийг сонгож байгаа хүмүүст маань харагдаж байна. Гэтэл ерөөсөө тийм юм байхгүй. Тэгээд та энэнтэй бүр яг яаж айгүй гоё ихтгэлтэй болох уу гэх тэгэхээр нь шүү дээ. Яг энэ дээр яаж за хүзэр яг яаж үнийг хэлж байгаа юм бэ? Тэ мэдэхгүй шүү дээ гэж байгаа бол зүгээр л нөгөө хүнээсээ ингээд асуугаад ярилцаад үзэх хэрэгтэй. Чи айгүй их ажил төрөлтэй байгаа мó? Намайг тоохгүй байгаа юм байна уу? Гэт ингээд хайртай хосууд лимитчэнтэй ийг ороод ингээд яах гэдэг нь мэддэхгүй ингээд байгаад ахын оронд хайртай хүнтэйгээ зүгээр л эвтэйхэн ярилцчих. Тэгхийн болвол энэ хүн чинь танд айгүй хайртай, таныг орхих гээд явах гээд байгаа юм байхгүй, харилцаан дээр хичээл зүтгэл гарахгүй, албаар гарахгүй байгаад байгаа юм байхгүй. За тэгээд яг яагаад ингээд жоохон өөр юм хүмүүнд анхаарат байгаа юм шиг санагдаж байгаа вэ? Тэгээ тэр шалтгаануудаа тань ингээд нээлттэй бүгдээрээ хэлчихнэ гэж бодож ирж байна. Тэгээ ерөнхий энергиудыг харахад харалтаа 6-гийн саваа дээш харж гарч ирж байгаа байхгүй юу? Тэгээ энэ сард өөртөө ихтгэлтэй бай. Хостой хүмүүс нь хостой хин нэгэнтэй дөнгөж харилцаа эхлүүлж байгаа хүмүүс нь тэр харилцаанд ихтгэлтэй байггүй. Хамгийн гол нь өөртөө ихтгэлтэй бай гэж хүзэр гаргаж ирж байна.
Ингээл таны хайртай хүн чинь тань руу юм бичихгүй жоох удах юм бол та өөртөө ихтгэлтэй айгүй их юм бич. Тэгээ бүр юм хөвгөлтөөч байж болно хүүшээ. Одоо цаг хэд болж байгааг харж байна уу? Чи яагаад наашаа юм бичихгүй байгаа энэ гэдэг ч юм уу те. Би одоо бүр ингээ хэлэг үгийг нь хүртэл зааж өгч юм. А тийхгүй болвол нэгдүгээр бүлгийнхан маань ингээд юу ч хийхгүй тийм сэтгэл санаагаар унаал уурлал, бухимдал, хардаал ингээл тутагшуунаа амар их юм бодоод байгаа харагдаж байгаа байхгүй hermit mode руу орох гэдэг. Тэгэж юусоо хэрэггүй. Энэ сард та хайр дурлалын харилцаанд өөртөө итгэлтэй байх тусам та хоёрын харилцаа аягүй гоё байна. Нөгөө хүн чинь бас яг ингээд ойлгохгүй жоох юм дүлий дүнбэргөө яваад байгаа байхгүй юу? Тэгж яхад хоёлаа ингээ уулзъя л та. Би чамд тийм юм авсан шүү дээ. Би чамд тэрийгээ өгмөр байна. Хоёлаа тэгээд ер нь хизээ уулзах уу? Чи баг эргүүлээд надад ер нь юу хий гэж бодож гин. Гэ тэгэнгүүт нэрээ тийштэй. Миний хайртай хүн чинь надад ийм их сэтгэл цаг зав гаргаад байгаа юм биш үү? Тэгсэн чинь би ажил гэж явсаар хагаад хайртай хүн ерөөсө бодоогүй санаагүй шүү дээ. Ямар балаа юм бэ гэд та хоёрын харилцаа буцаад амар гоё баланстай болчихно. Тэгээ нэгдүгээр бүлгийнхэнд бол энэ сард хайртай хүн рүүгээ зоригтой алхмуудыг хий, зоригтой үйлдэлүүдийг хий, нөгөө хүндээ хэрэгтэй тустай хүн бай. Заавал ингээл олон юм бодвол ургууллал ингээд суугаад ямар ч шаардлага байхгүй. Тэгэх тусам ер нь бол өөрсдөө л зовё шүү гэж хүзэр бол гаргаж ирж байна. За одоо ганц би байгаа хүмүүсийг харьяа. Тэгэж асуухад болохоор маш сонирхолтой мессеж бууж ирлээ. Нэгдүгээр бүлгийг сонсож байгаа. Яг ганц би хүмүүсийн хувьд бол шинэ хайр дурлалын харилцаа орж ирэхэд ер нь бэлэн болчиход байгаа. Гэтэл та бүхний хайр дурлалыг ер нь сөргөөр хараад байгаа байдал чинь л саад хийгээд байгаа гэж гарч ирж байна. Тэгээ энэ болохоор ганцхан 11-р сард үүсэж байгаа юм биш, маш олон сарын турш. Ялангуяа ингээд би амар ганцаараа байгаад байна. Ер нь тариатууд шинэ хүн гарч ирэх гээл гэдэг ахын гэтлээрээс шинэ хүн гарч ирэхгүй шүү дээ гэж байгаа болвол ньюс үгүй гэхээр шүү дээ. За байж харъя хайр дурлалын харилцаан дээр өөрсдөө хичээхгүй байгаад байгаа үйлдэл байна. За тэгээд хин нэгнтэй уулзраад ер нь бол хаягдчихгүй, салчихгүй гэсэн айдас байна. Ийм айдас яагаад үүсэж байгаа вэ гэд тэгэхээр магадгүй нэгдүгээр бүлгийг сонгож байгаа хүмүүс маань хин нэгнээс салаад, хахацаад удаагүй альсэл удсан байсан ч гэсэндээ хайр дурлалын харилцааны яг шархан бүрэн дүүрэн ингээд анж өгөхгүй өөрийгөө эдгээгээл яваад исэн харагдаж байгаа байхгүй юу? Тэг яагаад ч юм бас өөртөө ихтгэлгүй энержи байна. За ер нь би яг одоо амар хөөрхөн дээрээ биш байгаа. Арьс марсан дээр жоохон юм гараад байгаа. Жоохон жин нэмсэн байгаа. Альсвал би одоо тий хой хүнийхээ хувьд ингээд яг хайр дурлалын харилцааг хин нэгнтэй эхлүүлэх амар мундаг үе дээрээ би яг явж чадахгүй байна. Тэрнээс өмнө надад ингээд тий хийх ёстой, бүтээх ёстой, өөртөө ихтгэлтэй болоход нөлөөлөх ийм юмнууд байгаа гэж ингээд бодоод идэг. За эдгээр чинь ер нь бол таныг хүлээд байгаа. Энэ бодлоо болчих юм болвол нэг хүн орж ирж байна да. Тэгэд энэ болохоор яг жинхэнэ хайр сэтгэлийн харилцаа авах бол ерөөсөө тийм токсик, тодорхойгүй харилцаа энэ төр биш. Яг өөрийг чинь чин сэтгэлээсээ хайрлах, маш юм романтик, гүн гүнзгий дурладаг, зүрх сэтгэлийн хувьд хин нэг чин сэтгэлээсээ хайрлахад бэлэн болцсон ийм гоё хүн орж ирэх гээд байгаа харагдлаа. Орд нь гэх юм бол айгүй хүчтэй, мэлхий, хилэнд загасны орд орж ирж байна. За тэгээд дээрэс нь нэмээд охины орд гарч ирж байна. Хумах, арслан, хилэнцээ хилцэн тэгээ эдгээр ордууд гарч ирж байна. Ямар ч байсан гэсэндээ энэ хүн чинь за энэ уншлагыг сонсож байгаа эмэгтэйчүүдийн хувьд гэх юм бол харааны шил зүдэг байх магадaltaй. За тэгээд өшөө сайн танилцаад мэдээд үзэх юм бол нүүд цилиндртэй гэж ярьдаг штеп. Ингээ хоёр хараа нь хоёулаа өөр, нэг нүд нь илүү жоохон муу хардаг. Тэгээд шил зүдэг байх магадaltaй. За тэгээд шивэстэй гэх юм уу? Яг энэ заавал таарах албагүй л дээ. Гэхдээ ер нь гараараа ч юм уу, цээжрээ ч юм уу энэ зургал дээр байгаа шиг шивээс сонирхдаг ийм залуу байх бол магадaltaй харагдаж байна. Би мах бодийн хувьд гэх юм бол тийм илүү дэлжинтэй энэ төр бол биш. Ер нь бие гоё хөгжүүлдэг ийм хүн байгаа бол харагдлаа. За тэгээд энэ чинь хамгийн гол нь жинхэнэ хайр сэтгэлийн харилцаа гэж гарч ирж шүү. За энэ хүнийг ер нь 11-р сарда амьдралтаа оруулж ирэхийн тулд яах вэ гэхээр сөрөг бодол мэдрэмжүүдээсээ эртхэн салчуул айгу зүгээр байгаа харагдаж байна. Хамгийн гол нь гоё өөртөө ихтгэлтэй бай гэж гаргаж ирлээ. Энэ хүнтэй ер нь ямар байдлаар учирч магадгүй вэ гэд тэгэхээр штэ нэг тийм уулзалт дээр за бүр нарийн ярих юм бол ингээд том байгууллагаараа хоолнд орж байгаад ч юм уу аль эсвэл нэг юм юмнууд солилцдог газар байдаг та. Нэг арга хэмжээн дээр очоод за тэгээд та арга хэмжээн дээр очисныхоо хариуд ямар нэгэн гарын бэлэг энэ төр авдаг ч юм уу одоо тийм олон хүмүүс ингээд цуглдсан тийм газар таарах магадлалтай байгаад байгаа харагдчихээн. Том ажлын уулзалтууд, хөрөнгө оруулалт та ямар нэг юм хийх гэж байхдаа
аль эсвэл том дэлгүүрийн, том хоолны газрын ч юм уу те ямар нэгэн юмны нээлтэн дээр ч юм уу энэ хүнтэй танилцах магадлал аюул өндөртэй байна. За тэгээд Oracle card нь ч гэсэндээ тэгж хэлээд байгаа. Ганц би хүмүүс зориулсан Oracle card-ыг харахад болохоор worth waiting for гэж гарч ирж байгаа. Үнэхээр хүлээсэн нь болсон, хүлээсэн нь зөв байсан. Одоо өдий хүртэл энэ хүнтэй уулзахын тулд ганцаараа явсан нь зөв байсан гэдэг утгатай карт. Divine timing is at work in your love life. За ерөөсөө л ингээд ганцаараа байх ёстойгоо ганцаараа байгаад байгаа юм бол биш шүү. ертөнцийн цаг хугацаа буюу яг энэ divine timing таны хайр дурлалын амьдрал дээр юу н ажиллаад л байсан. Одоо ч ажиллаж байгаа. Ажиллаад яваад байгааг нь гацаагаад байгаа хүмүүс нь та бүхэн өөрсдөө байгаад байна. Яг вэ гэхээр юм өөртөө итгэлгүй байдал, сөрөг бодол те хайр дурлалын харилцаан дээр ерөн шинэ хүнтэй нийлхий гэж хүсэж байгаа хэрнээ яг үнэндээ бодтой хичээл зүтгэл гаргахгүй. Бодтой хичээл зүтгэл гэдэг бол те юун дээр өөртөө итгэлгүй байгаад байна. Тэрэн дээр өөртөө итгэлтэй болж өөр дээр анхаарал хандуулах хэрэгтэй. Гадаад байдал дээр ч тэр дотоод байдал дээр ч тэр. За тэгээд бас гарч орох хэрэгтэй. Шинэ хүмүүстэй уулзаж, танилцаж, нөхөрлөх боломжийг өөртөө гаргаж өгөх хэрэгтэй. Иймэрхүү юмнууд дээр ч айгүйх блок байгаад байгаа учраас нэг хүнийг бэлдсэн байгаад идэг тэр хүнтэйг очихгүй байгаад байна. За энэ хүнтэйгээ үнэхээр та 11-р сард учирч нийлэх магадлал бол маш өндөр байна. Яг үнэхээр хүлээсэн нь болсон. Тэгээ ертөнцийн цаг хугацаа барыг таныг ингээ хүлээсэн нь болсон. Яг нэг тийм маш гоё харилцаа орж ирэх гэдэг бууж ирлээ. За нэгдүгээр бүлгийнхний хувьд болохоор шүү дээ өөрсдөөс нь маш их зүйл шалтгаалж байгаа учраас нэгдүгээр бүлгийн нэмэлттэй би энэ хайр дурлалын харилцаа дээр ганц бийж бай, хинэгэнтэй харилцаатай ч бай, аль алин дээр нь яг яавал хайр дурлалын харилцаагаа энэ 11-р сард аягүй гоё ад жаргалтай амжилттай байлгах вэ? Одоо байгаа харилцаагаа яаж гоё ингээд те бүтэн сарыг гоё хайртай хүнтэйгээ өнгөрөөх үү? Ганц би хүмүүс маань энийг учрах хэвээр хүмүүстэйгээ яавал гоё учирч нийлэх үү гэдгийг нь зөвлөгөө харъя. За 1-р бүлгийг сонгож байгаа хүмүүс маань 11-р сард хувь хүн дээр ямар байх уу гэдгийг харж байгаа. Тэгэхэд шууд хайр дурлалын харилцааг хүзэр гаргаж ирж байна. Гэтэ зөвхөн хайр дурлалын харилцааны талаар яриад байгаа юм биш л те. Хааны аягын дээр доошоо харж гарч ирж байгаа байхгүй. Хайртай хүн чинь танд яг сэтгэлгүй гэдэг ийм чөтгөрлөх бодол угаасаа л орж ирнэ 11-р сард. Тэгэд эн чинь зөвхөн таны толгой дотор болж байгаа хийсвэр ургуулсан бодолд байх болно. Тэгэхээр тийм зүйл бодохгүй хичээн эрт унтаж амрах хэрэгтэй гэсэн үг. Хайртай хүндээ итгэхийг зөвлөж байна. Ер нь бол яагаад ийм бодлууд үүсээд байна вэ гэхээр нь шүү дээ те 1-р бүлгийнхэн маань өөрсдөө өөрсдөө итгэлгүй байгаад байгаа харагдаж байгаа байхгүй. Гэхдээ энэ болохоор тийм муу зүйл биш. Үнэхээр ингээ өөртөө итгэлгүй байх хэмжээнд хүртлээ те өөрийгөө ингэж дутуу үнэллээ та тийм хүн гэсэн үг юусоо биш. Хүн болгон ингээд гинт ямар ч шалтгаангүйгээр өөртөө итгэлгүй болох үед байдаг. Ялангуяа миний бодлоор бол би бас одоо тийм мэдрэмж жоохон аваад байгаа юм шиг санагдаад байгаа. Тэгээ энийг бол би шууд улирал руу бол яад энэ чигч байгаа. Хилэнцэн ордны улиралд угаасаа л ингээд хүн сайн зүйлсийг анзаарч мэдрэн энэ гэхээс илүүтэй илүү өөрийнхөө дотоод айдсуудтай, дотоод сөрөг бодол мэдрэмжүүдтэйг илүү найзлах гэдэг. Тэгэд ийм сөрөг юмнууд бодоод байгаа нь болохоор 1-р бүлгийнхний маань хувьд өөрсөддөө итгэлгүй байдал дотроо өөрийгөө ингээ голоод байгаа бодлуудаас ч айгүйх болж байгаа байхгүй. За яг юун дээр тэгээд байна? Яагаад тэгээд байна? Тэг үнэхээр өөрчлөх ёстой юм байвал өөрчлөөд хэрвээ энэ зүгээр л таны ургуулсан бодолд байх юм бол л шүү дээ ингээ дүгнээд логикоор бодно гэсэн. Тэр бодлоо зүгээр л яг хүшээ бичээг юу бодоод юу балаараад байгаа юм бэ? Гэ тэрийг яг орхих хэрэгтэй гэсэн үг байгаа байхгүй. За ганцхан хайртай эрэгтэй хүмүүс чинь биш. Ер нь л ингээд тэгээ багш чинь таныг үнэлдэггүй байна. Аав ээж чинь яг таныг тоодгүй байна. Хайртай хүн чинь бол таны яг бодсон шиг танд хайртай сэтгэлтэй биш. Найзууд чинь танд сэтгэл гаргахгүй байна. Энтэр гэсэн ийм гомдол, ийм жоохон хуваа бодсон гомдол аягүй нэмэгдэх гээд байгаа харагдаж байна. Энэ бүхэн ийм мэдрэмжүүд төрхөл юм бол энэ таны дотроо ургуулсан бодож байгаа зүйлс шүү. Яг үндэ аав ээж чинь танд юунаас ч илүү хайртай, найзууд чинь таныг хүндэлдэг, биширдэг. Багш чинь таны потенциалыг олж хардаг, тийм л байгаа гэсэн үг. Би бүр энийг амлаж байна. За тэгээд 1-р бүлгийнхэн маань энэ 11-р сард жоохон ууртай байх гэдэг харагдаж байна. Уурыг дарах одоо тийм зүйлсийг хийх хэрэгтэй гэж гарч ирлээ. За тэр нь болохоор юу байх вэ гэд тэгэхээр нь штэ ингээ одоо нэг сүүлийн үед жоохон хийгээгүй ч юм уу. Тиймэрхүү зүйлсээ хийвэл айгүй зүгээр гэж гарч ирж байна. 6-гийн аяг гарч ирж байна л та. Надад орж ирээд байгаа мессеж нь болохоор хүүхдүүд нь жоохон том болцсон. Одоо ээж нар ч юм уу аав нар байгаа бол хүүхдүүд ингээл том болох тусам тэднээс өөрсдийн гэсэн хувийн ертөнцтэй болоод нэг их ингээд те
учиргүй амар их цагийг өнгөрөөгөл яриалахаа болчдөг штэ. Хэрвээ тэгж байгаа бол яг нэг орой хүүхдүүдтэйгээ суугаад хамт хичээлийг нь хийгээд ер нь сургууль соёлоор нь юу болж ийн сонин сайхан ярилцаад ингээд хайртай дотны хүмүүстэйгээ илүү цагийг өнгөрөөвөл айгүй гоё болчихно гэж гарч ирж байна. За тэгээд дээрэс нь багаас айгүй дуртай байсан юмнууд байдаг штэ. Ингээ багаас айгүй зурах дуртай байсан байлаа гэж бодъё. За тэгээд ажил амьдрал гээд юун зурах тийм байсан болвол өөртөө ядаж нэг жоохон цаг гаргаж агаад амралтын өдрүүдээр юм стресс тайлдаг, буддаг ном, тэгээ зураг зурдаг ивент энтер гэл янз бүрийн байдаг шүү дээ. Тим юмд яв. Тэгхийн болвол сэтгэлчин айгүй гоё сэргээд эхэлнэ. За ялангуяа гэхдээ нэгдүгээр бүлгийнхний маань хувьд болвол жоохон тийм спортлог хүмүүс бас байна. Илүү жоохон адреналин ялгаруулсан юмнууд хийх өнгөрсөнд дуртай байсан. Тэр нь болохоор одоо юу гэмээр гоё хөгжмийн фестивал энтер үзэх ч юм уу, аль эсвэл машины уралдаанд бас дуртай байсан гэж орж ирж байгаа юм. За тэгээд тэдгээрийг сэргээж хийх боломжтой бол 11-р сард заавал цаг зав гаргаж агаад тэрийг хийгээд үзхийг зөвлөж байна. Аль эсвэл хүүхэд насныхаа гэрлөө очих айгүй зүгээр. Одоо ч гэсэн аав ээж нь таны өссөн гэрт байдаг бол яг тэр гэртээ очиод нэг өдөр хонж амардаг ч юм уу. Аль эсвэл надаас нэг юм байдیں۔ Юм ностальжик газрууд гэдэг штеп. Жохон бахтай амьдарч исэн байр маяра ч юм уу нэг эргэж тойрдог тийм хүмүүс ер нь байдаг болоо. Тэгхийн бол бас айгүй гоё дурсамжууд энэ төр сэргэн. Тийм болохоор өнгөрсөнтэйгөө гэтээ өнгөрсөнд таны яг дуртай байсан, таныг аз жаргалтай болгодог байсан зүйлстэй энэ 11-р сард холбогд. Тэгэх тусам айгүй гоё өөртөө ихтэй болоод янз бүрийн тийм сөрөг бодлуудаасаа салчнаа гэж хүзэр болвол гаргаж ирж байна. Тэгээд энэ сарны хүзэр гарч ирж байгаа байхгүй. Нэгдүгээр бүлгийнхний маань хувьд сарны мөчлгүүд айгүй хүчтэй нөлөөлнө. За би болохоор яг өдөр судрыг нь сайн мэдэхгүй байна л та. Гэхдээ одоо яг 11-р сард чинь шинэ сар хүлээж байгаа. Бид нарыг тэргэл сар хүлээж байгаа. Тэгээ сарны хоолын эдгээр хөтэлдэг болвол ер нь тэргэл сар болон шинэ сарнуудаар яг юу мэдэрч ийн, ямар байна, тэдгээртэй айгүй ойрхон байгаарай гэж бас зөвлөж юм. За тэргэл сараар бол нэг их манифест энтер хийх биш эсэргээрээ те гоё амраад байна гэхдээ гэр орны цэвэрлэгээ хийгээд хэрэггүй эд хогшлоо гаргаж хаях цэвэрлэгээ хийх бол айгүй сайн байдаг. Сөрөг бодол мэдрэмжүүдээ ч гэсэндээ ингээд гоё орхих хэрэгтэй гэсэн. За шинэ сарнаар болвол яг манифест хийхэд айгүй зөв цаг үе байдаг. Цаашдаа амьдралдаа юу хүсэж чинь те дандаа сайхан зүйлсийг болцсон бүтцэн аль хэзээ таны амьдралд ороод ирсэн байгаагаар бичээ тэмдэглээд сарны доор тавьдаг ч юм уу. Иймэрхүү зүйлсийг хийгээрэй гэж зөвлөе. За ингээд уншлаганд дуслаа. Баярлалаа. За одоо бүгдээрээ 2 дугаар бүлгийг сонгосон хүмүүсийнхаа 11-р сарын уншлах руу 2 дугаар бүлгийг сонгосон хүмүүс маань энэ хийлэр буюу ангаагч, эдгээгч гэдэг утгатай шар картыг сонгосон байх учиртай. За ажил карьерийн уншлага эхлэхээс өмнө ерөнхийдөө 11-р сар яг ямар байх вэ гэдгийг би 2 картаар харж байгаа. Тэгэж асуухад маш сонин яг үнэндээ ийм 2 эсрэг төлтөө хүзэр гарч ирсэн. За эхнийх нь болохоор 8-ын илт, хоёр дахь нь баатрын илт. За яаж юм бэ гэдгсэн чинь байна шүү дээ. Би бас ядж хахад ажил карьерийн хүзрийн тавилтуудыг харчлаа л да. Тэгж хахад 2 дугаар бүлгийнхэн маань 11-р сард өөрсөддөө маш хатуу ондж юм. Бити ингэрэ гэж зөвлөмөр байна. Тэг яагаад вэ гэхээр шүү дээ. Ингээд нэг гацсан, нэг урагшилсан ийм байдал бол биш заяа. Ингээд 11-р сард бүхэл зүйл дээр ганцхан ажил карьер биш одоо баг юм цаашаа хайр дурлал хувь хүн энтергээ бүгдээрээ л яг ингэж буунах та бүхэн үнэхээр мундаг байгаа харагдаж байна. Маш их өөрчлөлтийг өөрийнхөө болон бусдын амьдралд авчирч чадчихээн. Та бусдад хэрэгтэй байж чадчихээн. Бусдад хэрэгтэй байснараа өөртөө бас яг ингээд тэ reputation гоё юм хүчрхэг энергийг хуримтлуулж байгаа харагдаж байгаа байхгүй. Тэгсэн хэрнээ энийхээ ерөөсөө үнэлэхгүй байгаад байгаа харагдаж байна. Маш их зүйл хийж байгаа мөртлөөсөө тэрэндээ сэтгэл хангалуун бус байгаад байна. Гэтэл хэн сэтгэл хангалуун бус байгаад байгаа юм гэхээр зөвхөн та бүхэн сэтгэл хангалуун бус байгаад байна. Одоо бүр жишээ авах юм бол нь шүү дээ тий. За та ямар нэгэн зүйлийг ингээд өөр ялангуяа одоо би бүр энийг ингээд нэг гараараа юм хийдэг хүмүүс төр жишээ авмаар байна. За уран баримлч байлаа гэж бодъё. Бүр ингээд masterpiece заяа бүр гайхамшигтай бараг л бүр юм сод бүтээл тойрвцсан тэрүүрээдээ үзэсгэлэн гаргацсан хүн болгон ирээл шагшаал магтаал бүх сэтгүүл сонин дээр тэ хийсэн юмнууд нь гараал тэгээд хүмүүс ингээд амар их дуудлага худалдаанд оруулах худалдаж авъя гэдэг. Тэгсэн чинь ерөөсөө тэрэндээ баярлахгүй байгаа харагдаж байгаа байхгүй. Үгүй ээ эн чинь яг миний
хийсэн төгс бүтээл биш. Энэ миний зогсох эцсийн цэг биш. Би энээс илүү хийж чадах байсан. Бараг чадаагүй болохоор нэг энэ нэг юмар ингээд үзэсгэлэн гаргацсан ч одоо хүмүүс юундаа ингээд энэнд шуураад байгаа юм бэ? Энэ нэг тийм гоё юм биш үү? Энэ нэг тийм лаг зүйл биш үү? Юундаа ингээд намайг магтаад байгаа юм гэсэн ийм хандлага 20 дугаар бүлгийнхэнд маань амар хүчтэй байна. Маш их зүйл хийж бүтээх болно. Гэхдээ тэрнийхээ араас өөрсөддөө баярлж гинүү, талархаж гинүү, сэтгэлчин амраад тэгэд энэ баатрын ээлт бол ерөөсөө нэг юм бодлоо тэрийг ажил хэрэг болохлоо. Нэг юм бодлоо тэрийг ажил хэрэг болохлоо. Ерөөсөө ингээд амсхийх завгүй, унтах завгүй, маш амбицтай карт ахгүй. Тим амбицтай 11-р сард байгаад маш их юмыг гараасаа гаргацсан, маш их юм бүтээсэн, асар их урагшилсан байгаад байгаа хэрнээ би илүү дээр явж чадах байсан. Энэ бол яг юу ч биш. Би яг өөрийнхөө хүссэн хэмжээнд байж чадаагүй гэдэг ийм эргэлзээ та бүхнийг жоохон зовоох гээд байгаа харагдаж байна. Яг ингээд бодит бие махбодын хувьд амар их юм хийгээд бүтээгээд тэд нар чинь яг үнэндээ маш сайн байгаад байхад бодол санаа чинь тэрийг үнэлэхгүй байгаад байгаа харагдаж байна л да. Энэ бол юм артистик блокч биш юу мэр юм битээ. Ийм юмыг одоо мэдэрдэг хүмүүс гэх юм бол би яг цөөхөн харж исэн. Тэг ингээ авчих алдартай хүмүүсийн жишээ надад бүр гарч ирдэггүй. Тийм байна. За тэгэхээр яах ёстой гэсэн үг үү? Ер нь энэ бодол санааны юмыг хэд төгс байлгах гэсэн занчин 11-р сард та бүхнийг үнэхээр мэдрэлийн ядаргаанд оруулж магадгүй шүү. Гэдгийг хүзэр бол харуулж байна. За ажил карьер руу оръё. Тэгэхэд бас яг бүгдээрээ ингээ гараад ирцээ. Why so stressing? Айгу стресстэй тэгсэр нэ айгу мундаг тим юмнууд гарч ирээд байна. Suffering from success гэж хэлдэг штеп. Алдар нэрд хүрэх тусмаа тэрэндээ стрессддэг. Одоо миний бодлоор бол гүнж Даяна байж иж магадгүй юм. Яг нэг тиймэрхүү жишээнүүд орж ирээд байна. За тэгээ ажил карьер дээр юу болж ийнэ гэхээр тэгэхээр штеп. Хатны ээлт энэ дээр дээшээ харж гарч ирж байна. Энэ 11-р сард 2-р бүлгийг сонгож байгаа хүмүүс маань ажил карьер дээр маш хурц ухаантай байх болно, хатууч байх болно. Ялангуяа та ингээд хүмүүстэй хамтарч ажилладаг гэхээсээ илүүтэй бусдыг удирддаг болвол ерөөсөө л яг ингээд таны төмөр нүүрийг доод албан тушаалтнууд чинь энэ саржингаа харнаа л гэж хөзөр дээр бууж ирж байна. Гэхдээ яг ингээд учир шалтгаангүй амар муухай уурлал ингээд байгаа юм бол бас биш. Ингээд өмнөх саруудад ч юм уу айсэл уг хүн ч үгүй юм зөөлөн хүн байлаа гэж бодъё. Гэтэл 11-р сард бол үгүй. Яг болох байсан тэр потенциал руу хүмүүсийг болон өөрийгөө шахаж байгаа харагдаж байна. За ингэж явах явцтай болохоор нь шүү дээ тий. Хүмүүс таныг жоохон буруугаар бодож магадгүй харагдаж байна. Ингээд сайн хамтрагч биш, бусдыгаа боддгоо өөрийнхөө зорилгын төлөө ч юм уу тий хит ингээд улаарцсан хүн нь яг бусдын нүдэнд та байгаад байгаа харагдаж байна. Тэгээ энэ болохоор ганцхан ажлын хамт олон биш. Найз нөхөд, гэр бүл гэх мэт таныг хайрладаг, таны ойр дотны хүмүүст айгу хүн дээр нөлөөлж байгаа харагдаж байна л да. Та ингээд зөвхөн ингээ өөрийгөө бодож ийн гэж юусээ хэлж болохгүй. Та илүү ингээд урагшлах боломж, илүү алсын хараатай байгаад тэр зүйл рүүгээ гэхдээ яагаад ч юм бүр ингээ улаарад дайраад байгаа харагдаж байна. Тэрэндээ хүрэхийн тулд та энэ 11-р сард ямар ч сэтгэлгүй байгаад байгаа харагдаж байна. Маш хатуу байна гэсэн үг. Маш хурц ухаантай. Тийм учраас таны амнаас гарч байгаа үгс, хүмүүст хандж байгаа хандлага, хийж байгаа үйлдэлүүд чинь яг тэр нэг урт хугацааны ирээдүйн сайн сайхан байдал, өсөлт, хөгжилт, мөнгө санхүүгийн ашиг орлого та ганцаараа биш бөөнөр урагшлах юм дээр үнэхээр хэрэгтэй зүйл байгаад байгаа ч гэсэндээ хитрхи хүүтэн хатуу байгаа учраас энэ чинь бусдыг жоохон гомдоох гээд байгаа харагдаж байна. За тэгээд 2-р бүлгийг сонгож байгаа хүмүүс маань бол яг энэ 11-р сард гэр бүлийнхнийгаа өнгөрөх боломж цаг хугацаа, гэр бүлийнхаа гоё халуун уур амьсгал, найз нөхдөдтэйгээ өнгөрөх цаг хугацаа, хайртай хүнтэйгээ өнгөрөх цаг хугацаа бүгдээрнгийн нь бол үнэхээр хүсэр хайж байгаа хүзүр дээр гарч ирлээ. Тэгээ хостой хүмүүс байлаа гэхэд хайртай хүн чинь ингээд тантай уулзмаар энэ төр байхад өөстө завгүй тий юм хайр сэтгэл вэ өстө амар их юм бодчоо төлөвлөчөөд ах чинь гэсэн байдалтай. Гэр бүлийнхэнд чинь таны одоо ингээд тий халуун дулаан, хайр халамж хэрэгтэй байгаад байхад альсвал ядаж ингээд тэг зүгээр байгаасаа гэж хүсэж байгаа байхгүй. Тэгэхэд үгүй. Та ингээд маш их юм бодцсон, тэрэндээ улаарцсан, тэмүүлсэн байгаад байгаа учраас эргэн тойронд байгаа хүмүүсээ хүртэл тайван байхгүй байгаа харагдаж байна. Яг нэг ийм энерги орж ирж байна л да. Би ингэж хичээж хахад, би ийм их юм хийж хахад чи яг юу игээд байгаа? Яагаад ингээд зүгээр суугаад байгаа?
Яагаад ингэж унтаж идэх чи ихтэй даа тий. Би бол өстой нойр хоолгүй тийм юм ингэж хийж байгаа шүү. Тэгэхээр юу н адилхан бай хичээ гэдэг ийм шаардлага 2 дугаар бүлгийнхнаас маань маш их гарч ирж байна. Гэтэл сонгосон карт маань өөрөө хилер ангаагч байгаад идэг. Ийм хандлагуудаа ер нь баг ангаах хэрэгтэй байж иж магадгүй. За тэгээд бүр ингэж гарч ирж байна л да. Ер нь ажил карьер, ер нь мөнгө төгрөг гэдэг зүйл яг энэ 3D орчин дээрх болж байгаа зүйл болвол одоо яг ингээд хүний яг амьдралын утга учир ялангуяа мөнгө санхүүгийн ашиг орлого алдар нэр карьер гэдэг зүйл яг хүний амьдралын утга учир мөн үү гэвэл яг мөн л дөө хүний амьдралыг хөдөлгдөг те хүнд утга учир өгдөг маш том зүйл бол мөн. Гэхдээ энэ яг 100% та юм уу гэвэл үгүй. Заримдаа энэ бүхэн туршлага байж болно. Заримдаа хүн алдаж болно, амарч болно, ядарч болно те. Жохон удаанаар урагшилж болно. Гэтэл та болохоор энийг ерөөсөө өөртөө хүлээн зөвшөөрөхгүй байгаа харагдлаа. 2 дугаар бүлгийнхэн маань бол 11-р сард өөр дээрээ бол бүр маш их ажиллаж байгаа харагдаж байна. Practical орчинд бол үнэхээр их ажиллаж байгаа, хичээж байгаа харагдлаа. 8-ын зоос дээшээ харж гарч ирж ийн гэдэг бол үнэхээр ингээд ширээний араас та өөрийнхөө хүслээр босхгүй бүр ингээд маш их юм хийж байгаа харагдаж байгаа байхгүй юу? Тэрний чинь үр дүн хүртэл гарч ирж байна. Тэр үр дүнг танаас бусад бүх хүн харж байгаа, ойлгож байгаа, хүндэлж байгаа, биширж байгаа. Таны нэр алдар өсөж байгаа. Гэтэл дүнгэж 5-ын зоос доошоо харж гарч ирж байгаа байхгүй юу? Энэ бол зааж би бүр энийг яг амар зөв тайлбарлах хэрэгтэй байна. Танд ингээд ер нь бүх юм хангалтгүй заяа. За үгүй энэ 11-р сард та 10 саяг оллоо гэж бодъё заяа. За 20 сая ч юм уу. Гэтэл 10-аас 20 саяг хүн 1 сарын дотор олж ийн гэдэг бол миний хувьд одоо бас ингээд авж байгаа жишээндээ маань харьцуулахад амар их мөнгө байгаа даахгүй. Тэгэхэд үгүй би 1 сард 40 саяг 50 саяг олсон байх хэвээр гэдэг ийм өндөр шаардлага өөртөө тавьсан. Тэгээ 10 20 сая ингээ ороод ирсэн байхад надад 40 50 сая байсангүй гээ ингээ ууралдаг ч юм уу те. Тэгэд ингэж их хичээгээд улаараад байгаа ч юм болохоор нь штэ та яг ямар нэг зорилго урдаа тавьсан тэрэндээ яг ингээ хүсэл мөрөөдлөөрөө тэмүүлж байгаа биш. Өөртөө сэтгэл хангалуун бус байгаад байгаа учраас өөртөө маш хатуу хандж байгаа учраас маш их хөдөлмөрлж ийж маш төгс зүйлийг ингээд гараасаа гаргаж ийж төгс амжилтанд хүрж ийж за яах вэ? Арай л хайтайхан юм хийчлээ. За энийг бол ингээд те би өөртөө хүлээн зөвшөөрч байна. Бусад хүмүүст ч гэсэндээ дэжгүй санагдах байхаа гэсэн нэг ийм л мэдрэмж авах гэж ингэтлээ их хичээгээд байгаа хүзүр дээр гарч ирж байгаа байхгүй юу? Гэтэл та ингэж хичээсэн хичээгээгүй танд талархдаг, таныг дэмждэг, та хамтрагч нь байгаад, та багш нь байгаад, та найз нь байгаад, та хамтран ажиллагчт нь байгаад, альсвал та доор нь ажиллаж байгаад баярлж байгаа маш олон хүн байгаад байгаа. Ингэж амар хичээсэн хичээгээгүй таны үнэлэх хүмүүс байгаад идэг. Гэхдээ ер нь тэр бусдын таныг яаж үнэлэх мөнлөх ерөөсөө энэ 11-р сард танд хамаагүй. Та өөртөө хэр үн хүрч ийн вэ? Та өөртөө хэр сэтгэл хангалуун байна вэ гэдгээс бүх юм шалтгаалаад таны тавьж байгаа стандарт бүр одоо бүр юм супер human те бүр юм супер хүчтэй хүн л хийж чадахгүй хэмжээний тийм амар том босгыг өөртөө тавиад байна. Тэрэндээ хүрхийн араас те бүр ингээ бүх юмыг хайж ингэж хичээгээд байгаа харагдаж байгаа байхгүй юу? Тэгээ энээсээ болоод маш их стресст вэ. Ер нь шууд яг те depression залгын шүү ийм байдалтай байх юм бол гэдгийг бол анхааруулмаар байна. За тэгээ death card доошоо харж гарч ирж байна. Угаасаа энэ хилэнцэн ордны уйлрал 2 дугаар бүлгийнхнийг яг юугаар ингэж их ороож ийн, юугаар боож ийн үү? Хилэнцэн ордны уйлрал дээр угаасаа нэмээд бод гаригийн ухралт энэ төр залгаж байгаа. Тэгээд хилэнцэн ордны уйлрал бол хүн яг ингээд өөрийгөө лимиттэй тулгахыг угаасаа шаарддаг. Хамгийн юм дотоод өөрчлөлтүүд ихтэй те. Ер нь бол ингээд байж ядсан айгүй хүчрхэг сар гэдэг багхгүй. Тэгээ 2 дугаар бүлгийнхнийг яг энэ 11-р сарыг юугаар ингэж их ороогоод байна уу гэд тэгэхээр үнэхээр гайхамшигтай зүйлийг бүтээхийг хүсэж байна. Маш том өөрчлөлт өөрийнхөө амьдралд авчрахыг хүсэж байна. За бүр сонир жишээ авах юм бол ингээд за таны одоо байгаа цэгчин цэргийн дарга байлаа гэж бодъё. Тэгэнгүүт тэнчэнээсээ шууд эзэн хаан болох өөрчлөлтийг хийхийг хүсэж байгаа харагдаж байгаа байхгүй юу? Энд чинь бас асар том харьцуулалт байгааз. Тэгээд яг ийм өөрчлөлт одоо ганцхан сарын дотор таны амьдралд амар хурдан ирж чадахгүй байгаад байгаа нь хийж байгаа бүх юм чинь таны нүдэнд л амжилтгүй харагдуулаад байгаа харагдаж байна.
амар шартай байна. Та үнэхээр хийж бүтээж байгаа зүйлс дээр нэгдүгээрт орж ийн. Нэгдүгээрт орж байгаа чинь танд хангалтгүй байгаад байгаа харагдаж байгаа байхгүй юу? Өөр нэгдүгээрт орох юм юу байна гэ хайгаад явж байгаа харагдаж байна. Тэгэхээр энэ бол ер нь юм маш одоо юм хортой эго хоёрдугаар бүлгийнхэнд маань их байна шүү гэж хүзэр гаргаж ирлээ. Тэ амар хөөрхөн тэргүүн аяг гараад ирсэн. Юм болгоныг одоо хайраар хий. Одоо нарыг хайрал, уулыг хайрал, амьсгалж байгаа бүгдийг хайрал гэдг нь л ер нь бол бараг болж гарч ирж байна да. Тэгэхгүй үзэн ядалтаар хийгээд байна. Өөрийгөө үзэн ядж байгаа байдлаар хийгээд байна. Хар үгээр хэлэх юм бол тэгэхгүй өөрийгөө хайрлж, бусдыг хайрлж, хийж байгаа зүйлээ хайрлж ингэж ажил карьераа явуулах юм бол одоо бүр илүү амжилттай байна гэж хэлэхгүй. Та бүхэн угаасаа л амжилттай байна. 11-р сард зүгээр сэтгэл тайван аз жаргалтайгаар амжилтаа мэдрэх болно. Тэгэхгүй энэ одоо яг бүр юм villain arc байгаа байхгүй одоо ингээд кинонууд дээр гардаг эсрэг талын дайснууд байдаг штеп. Тэр хүмүүстэй ингээд нэг юм өөрийн болгочлоо ханахгүй хамгийн одоо эцсийн те одоо үнэт зүйл хамгийн сайн мундаг хүн тэрийг ингэж нураах гэж хүртэл улаардаг. Тэр болтлоо яг ингээд тэр дайснууд аз жаргалтай байдгүй үгүй үсттэй ингээд зовоол уурлал бухимдаал те өнгөрсөн дөх ингээд хар бараа юмнууд нь бодогдол ингээд яваад идэг. Яг тийм энержитэй байна. Маш их хичээж юм. Яг ингээ practical талаас нь харах юм бол одоо яг юу гэмээр юм бэ юм жоохон тамирчны энерги байгаад байгаа харагдаж байгаа байхгүй юу? Яг ингээд өөртөө нэг ч амралт өгөхгүй байнга өөрийгөө ингэж мотивацлж гин те маш их зүйл хийж бүтээж гин маш олон амжилтууд гаргаж гин тэгсэн хэрнээ тэрэндээ сэтгэл хангалуун биш. Яг ингээ хүсээд байгаа тэр амжилтанд чи ерөөсөө оргил байхгүй байгаад байна. Тэгээ тийм учраас ингээд юм хүн дуншлаг гарч ирээд байна. Тэгэлгүйгээр ер нь юм болгоныг туршлага гэж хараад тийм өөрт чинь цаг хугацаа байгаа гэдэгт итгээд тайван хандаад ойр дотныхоо хүмүүсийг хайрлаад ажил төрлөө хайрлаад ажил төрлөө чи эргэн тойронд байгаа хүмүүсийг хайрлаад ингээд явах юм бол та энэ 11-р сард ажил карьер дээр маш амжилттай бөгөөд маш аз жаргалтай байх гэдэг харагдаж байна. Тэгээ хоёрын саваа доошоо авч гарч ирж байгаа байхгүй юу? Маш их юм хийж бүтээж байгаа хэрнээ өөртөө шин зам гаргасан юм шиг санагдахгүй байгаад байна. Гаццсан мэдрэмж аваад байна. Гэтэл та үнэндээ гацаагүй хинээс ч илүү урагшилж байгаа. Яг үнэндээ гаццсандаа тэнд аз жаргалтай байгаад нэг хийх юм бодохгүй өнөө маргаашаа ингээд өнгөрөөгөөд шүүлтэд байж байгаа хүмүүс байгаа. Тэднэр шиг бай гэж хэлээгүй. Тэр хүмүүс гэдэг сэтгэл нь тайван байгаа болов. Гэтэл яг ингээд те яг одоо аль эсвэл хизээч үгүй гэсэн ийм энергитэйгээр маш өөрсдийгөө хүчлээд тэгээд нэг тийм шин зам руу орж чадахгүй байгаа юм шиг мэдрэмжийг 20 дугаар бүлгийнхэн маань авах гэдэг харагдаж байна. Judgment доошоо харж гарч ирж байгаа нь бүх зүйлийг баталж байна. Өөртөө маш хатуу хандах гэдэг. Өөртөө хатуу хандж байгаа нь ер нь бол амар зүв зүйл гэж боддог хүмүүс байдаг л та. Гэхдээ өөрсдийгөө өмөрж байгаа хүмүүс л хамгийн амгалан аз жаргалтай байдаг гэх юм уу? Миний туршлагаас харахад өөртөө амар хатуу хандж чинь чи илүү дээр бол байж болох байсан те. Чи өнөөдөр 8 цаг унтахын оронд 4 цаг унтаад тэр нөгөө нэг 4 цаг байгаа штэ тэр 4 цагтаа чи босоод дасгал хөдөлгөөн хийж болох байсан. Аль эсвэл 2 3 ажил амжуулж болох байсан гэж бүр ингэж өөрийгөө буруутгаад байгаа харагдаж байгаа хгүй. Тэгэхээр маш өөртөө хатуу хандах гэдэг харагдаж байна. Тэгснээр дөрвийн аяг доошоо харж гарч ирж байгаа хгүй. Тэгээд яг ажил карьертаа фокуслж гинүү гэхээр бүр юм laser focus tunnel visionтэй. Tunnel vision гэхээр одоо ингээд бид нар түнэлээр явж байхад ингээд харанхуу те. Гэхдээ яг яагаад жоохон гэрэлтэй байдгүй гэхээр цаана нь яг ингээд гарцсан харагддаг штэ. Тэгэхээр ер нь ингээд харц нэг л юм руу чиглэж гин гэсэн үг. Анхаарлаа сатааруулах юу ч байхгүй. За тэгээд бүр тэгтлээ бүр юм анхаарал төвлөрөл өндөртэй хурц ухаантай байгаад байдаг. Тэгээ ажил хэрэг дээр бол үнэхээр өнгөрсөн хэдэн сар байсантайгаа харьцуулахад бол маш их зүйлийг амжуулж байна. Тэгсэн хэрнээ өөрсдөө тэрийг олж харахгүй байгаад байгаа харагдаж байна. Яг үнэндээ маш их олон зүйл та бүтээсэн, өөрт чинь баярлаж талархаж байгаа хүмүүс байгаа, таныг дэмжиж байгаа хүмүүс байгаа, өөрийг чинь магтаж байгаа хүмүүс байгаа. Та үнэхээр ингээд тэг хин нэгэнд бүр хэрэг болцсон байгаад хахад тэрийг ойлгохгүй. Би ганцаараа гэсэн тийм бодолд автах гад яваад байгаа харагдчихээн шүү. Ажил карьерийн хувьд одоо ингээд үнэхээр мундаг сар байх гэдэг харагдчихээн. Гэхдээ хийх ёсгүй гэх юм уу та баг. Заавал хийх шаардлагагүй хит их зүйлийг бүтээж гин. Тэгснэ тэрэндээ өөрсөддөө талархаж баярлаж хандаж чадахгүй байгаад байна. Ер нь одоо байгаа зүйлээ үнэлэхгүй байгаад байна гэсэн үг. Тэг энэ бол нэг ёсныхоо баг юм шунал ч юм уу те хитийдсэн шунал байгаад шүү 2 дугаар бүлгийнхэн минь.
Тийм болохоор хамгийн гол зүйл болохоор яг энэ сэтгэл санааны байдлыг л сайнаар өөрчилжүүл бүх юм окей болох гэдэг харагдлаа. За тийм учраас нэмэлттээр болов нь шүү дээ. За яавал ажил карьер дээр 11-р сард илүү тайван тэгсэр амжилттай байх вэ гэдгийг харъя. За тэгээд яг яагаад юундаа ингэж их яарад байгаа вэ? Яагаад ингэж өөрийгөө хүчлээд байгаа вэ гэдгийг би бас харъя гэж бодлоо. Тэгээд тэрийг бас ойлгох нь айгүй чухал болов. За одоо бүгдээрээ хайр дурлалын уншлагын хэсэг рүү оръё. Тэгэж асуухад ажил карьер дээрээ тэгэж улаарсан байгаа хүмүүс хайр дурлалд юу нь яаж анхаарах вэ гэдэг энерги болвол гарч ирж байна. Хоёрын аяга доошоо, хоёрын ийлт доошоо. Яг л сайн миний хэлсэн зүйлс юм хайр дурлал мантай л байгаад харагдаж байна. Эхлээд хостой болон харилцаатай байгаа хүмүүсийнхаа талаас харуулъя. За ер нь бол нь штэ хостооч ганцаараач бай өмнөх харилцаа болвол сэргэхээр харагдаж байна. X буцаж ирэх магадлал 11-р сард маш их өндөр. Аль эсвэл штэ ингээд яг хостой хүмүүс байгаа штэ. Аль эсвэл хин нэгнтэй харилцаж байгаа. Тэгээд ингээд та хоёрын харилцаа амар гой халуун дулаан, айгүй дотн байсан, айгүй ингээ өндөрлөгтөө хүрч исэн нэг тийм өнгөрсөндөх бас уюуд байгаа штэ. Тэр дахиж сэргэх гээд байгаа боож ирж байна. Гэхдээ хиний зүгээс энэ хичээл зүтгэл гарч ирээд байна уу гэхээр таны бодож байгаа, таны харилцаатай байгаа тэр хүнээс чинь гараад байгаа байхгүй юу? Ер нь бол энэ 11-р сард таны яг харилцаатай байсан X чинь эсвэл одоо харилцаатай байгаа хүн чинь эсвэл тодорхойгүй харилцаанд орсон тий нэг их өнгөрсөн саруудад ингээл тань руу үйлдэл хийж мийгээгүй хүн чинь энэ 11-р сард тантай бүр ингээ уйлцах гад ямар нэгэн арга сүүг боломж энэ төр хайгаад аль эсвэл цаанаасаа ингээл амар их таарч мараал тий уулзаж хамтдаа цагийг өнгөрөх боломжууд маш их гарч ирж байна. Гэтэл 2-р бүлгийг сонгож байгаа хүмүүс маань өөрсдөө 11-р сард маш зөрөхгүй байгаад байгаа харагдаж байна. Зөрөхгүй гэж хэлдэг штэ. Ерөөсөө ингээд юунд ч сэтгэл зүрх чинь давтлахгүй айгүй юм хүйтэн мөс шиг байгаад байгаа харагдлаа. Шалтгаан нь болохоор юу вэ гэд тэгэхээр штэ. World хорвоо ертөнцийн хүзүүр дээр амьдралын үрдний хүзэр гараад ирсэн. Маш том зорилго нэг юм дээр тавьсан. Ерөөсөө л ингээд зургийг маш томоор нь харж байна. Хайр дурлалын харилцаа гэсэн тэр жижигхэн деталь руу баг хяламж хийж харахгүй байгаа бууж ирлээ. Тийм болохоор ингээд хайртай хүн чинь тантай уулзъя, болзъя, хамтдаа цагийг өнгөрөөе гэсэн ч гэсэндээ та үгүй би ажилдаа завгүй гэдэг ч юм уу те. Шууд тэр саналаас нь татгалзаал аль эсвэл бас ингээд те харилцаатай болж бүтчих гээд байгаа хүнтэйгээ та энэ тэнд таараал ярилцаж марилцсанаа дараа нь та өөрөө хөрхөн үйлдэл энэ төр хийдэг нөгөө хүнээ бодож бас те ингээл сэтгэл мэтгэл чинь догтлдог байсан бол ерөөсөө тэхгүй за таарсан л үз. За тэр юм мантай байна гэд ингээд өөр юмд анхаарлаа хандуулад байна. Ерөөсөө ингээд 11-р сард 2-р бүлгийг сонгож байгаа хүмүүсийн маань бодол ингээд хайр дурлал дээр эргэлзэж байгаа, хайр дурлалыг романтизайз хийж байгаа. Ингээ хүн лимит чинь нэг ингээд хин нэг бодох, санах тийм мэдрэмжүүд энэ төр орж ирдэг шүү дээ. Ямар ч тийм мэдрэмжгүй байгаад байгаа хүзүүр дээр бол бууж ирж байна. Гэтэл нөгөө талаас өнгөрсөнд байгаа хүмүүс ч гарч ирээл одоо байгаа хүмүүс хүн чинь ч гэсэндээ яг ингээл те тантай уулзах гал, тантай хамт байх гал, танд тоогдчих гол айгүй хичээгээд байгаа хүзүүр дээр бууж ирж байгаа байхгүй юу? За тэгээд баг сайндаа л одоо ингээд 2-р бүлгийнхэн маань нэг тань руу юм хүн бичих юм болвол те юу хийж ийн өдөр яаж өнгөрч ингээл тэгэнгүүт ийм тийм юм хийж гинөө ажилдаа маш их завгүй байна уу гэсэн шигээл ер нь нөгөө хүндээ маш багахан цаг завыг та өөрөө зарцуулж байгаа хүзүүр дээр гарч ирж байна. Тэгээ эн чинь болохоор ер нь ингээд одоо харилцааг муудах уу гэвэл муудахгүй эргэж сэрэх гээд байгаа харилцааг сэргээхгүй ингээд тэр таймингийг боломжийг алдчих уу гэхээр үгүй дандаа ингээд тантай холбоотой юмнууд гарч ирээд байгаа байхгүй юу? Ерөөсөө л 2-р бүлгийг сонгож байгаа хүмүүс маань энэ 11-р сард маш том байгаад байгаа харагдаж байна. Ерөөсөө энэ амьдралын хүрдний хүзүүр дээр ингээд биш үү яг мөрийтэй тоглоом нэг ч юу гэдэг вүлээ рулет гэдэг үлээ энийг тоглож байгаа карт байгаа байхгүй юу? Ерөөсөө л өөрийнхөө хувь заяаг өөрчлөхийн тулд тийшээ ингээл хамаг бооцоо тавиал тэн дээр анхаарлаа хандуулаад маш их завгүй. Тэг бусад яг юм хүн хоорондын харилцаан дээр маш багахан цаг л зарцуулж байгаа байдалтай байгаад байгаа. Тэгээ энэ хэсэг дээр болохоор бүр ингээд таны бодож байгаа хүний чинь энерги гарч ирээд байгаа байхгүй харилцаатай болон хин нэгнтэй одоо хамт байгаа хүний хувьд гэх юм бол таныг юу н өөрт нь жоохон хайргүй байна энэ төр гэж бодоод эргэлзчихгүй дээ. Тийм мэдрэмжүүд бол бас бууж ирж байна. Ер нь бол ингээд те
таныг баг хараад за сэтгэл санаа нь тэнцвэргүй байгаа юм байлгүй, амьдрал нь тэнцвэргүй байгаа юм байлгүй, аль эсвэл ингээд надад ер нь жоохон шудраг бус хандж ин да гэж бодсон ч гэсэндээ за гэд таныг бол харилцаатай байгаа хүн чинь хайртай хүн чинь орхиж явахгүй. Ер нь таны сэтгэл санаа сайжрахыг, өөрт нь анхаарал хандуулахыг ингээд хүлээгээд байж байгаа хүзүр дээр гарч ирлээ. Нөгөө хүний чинь зүгээс харилцаатай байгаа хүний чинь зүгээс тань руу айгүй их үйлдэл ирнэ гэх юм уу? Ер нь уулзъя, хамтдаа бай, ингээд хийе гэсэн маш их саналууд орж ирнэ. Тэгээ тэр саналыг нь одоо хүлээж нээхийг авахгүй л байгаад байгаа хоёрдугаар бүлгийнхэн маань харагдаж байна. Тэг хүлээж авахаас боломж байгаа гэдгийг бид нэр санах хэрэгтэй шүү заяа. Тийм, ер нь бол та гэхээсээ илүүтэй энэ 11-р сард таныг санаж байгаа, өгүүлж байгаа, танд хайртайгаа айгүй ойлгож байгаа тийм хүн бол айгүй их байна. Тэгээ энэ болохоор угаасаа таны бодож байгаа хүн альсвал харилцаатай байгаа хүн чинь ингээ маш юм сэтгэл хөдлөл өндөртэй, романтик те ингээл хамтдаа байсан амар гоё өнгөрснөд санаж дурсаал тэрийг яг одоо дахиж сэргийхийг хүсээл аль эсвэл өмнө нь харилцаатай байсан хүн чи угаасаа яг ингээд таныг санаж эксентер бол угаасаа баталгаатай баг буцаж ирэхээр л харагдаж байна. Тэгтэл та дэндүү завгүй байгаад олигтой тоохгүй аль эсвэл нэг жоохон харилцаж байгаа хайж маях ч юм уу иймэрхүү нөхцөл байдал бол үүсэж тун магадгүй бууж ирлээ. Тэгээд хостой болон харилцаатай байгаа хүмүүсийн oracle-ыг харахаар attraction гэж гарч ирж байгаа байхгүй юу? You attract romantic love by enjoying this moment fully гэнэ. За attraction гэхээр манай 2 дугаар бүлгийг сонгож байгаа хүмүүс өөрсдөө хинийгэнд attracted байгаад байгаасаа илүүтэй хинийгэнд татагдаад байгаагаасаа илүүтэй тань татагдж байгаа хүн бол байна. Тэг ганц хүн биш юм ихтэй баруун ер нь зөндөө олон хүн баха. Алийг нь ч тоохгүй байгаад байгаа гарч ирж байгаа юм. Тэгэхгүй яг ингээд таны хайртай хүн чинь тань руу татагдаад, тань руу амар хөөрхөн үйлдэл энэ төр хийгээд ингэх үед нь та нөгөө хүндээ цаг зав гаргаж, нөгөө хүнтэйгээ яг ижил ингээд те шатанд очиж чадах юм бол харилцаа чинь бүн цэцгэлээд маш гоё болохоор бууж ирж шүү. За ганц би байгаа хүмүүсийн хувьд бол бас хайр дурлалыг хүсэхгүй байгаад байгаа харагдаж байна. Ер нь л зүрх сэтгэл айгүй хаалттай, зүрхэн үрд хаалттай байгаад байна. Зүрхэн хүрдний хаалтыг нээх янз бүрийн одоо юм йог, бясалгал юу гэдэг тиймэрхүү юмнууд бараг 2 дугаар бүлгийнхэн маань гэхдээ өөрсөд тэрийг хийвэл зүгээр харагдаж байна да. Тэгэхгүй бол юм хайр майр надад тийм юмд эргэлзэх ямар ч цаг зав байхгүй. Би өөрийнхөө ирээдүйг томоор харж ин зөндөө шинэ юм ихлүүлж ин энтергээд бүх фокус чинь таны яг өөр дээр чинь байгаад байгаа харагдлаа. Өөрийнхөө ирээдүйд дэндүү хүчтэй фокуслаад байна. Маш том үйл хэрэг бүтээхийг хүсээд байгаа харагдаж байна. Чингис хаан дэлхийн талыг эзэлж байгаа шиг л юм ер нь бууж ирээд байгаа шүү 2 дугаар бүлгийнхэнд маань. Тэгтэл ганц би байгаа хүмүүст болов нь штэ. За эксүүд бол буцаж ирэхээр харагдаж байна. Тэрнээс гадна ингээд нэг өмнө нь харилцаж агаад таны гөөсөлдсөн ч юм уу ингээд харилцаж байгаа л зүгээр яг яагаад ч юм юунаас ч юм болоод ингээд харилцаа урагшлахгүй гацчдаг штэ. Тэгсэн хүмүүс бас эргэж ирнэ гинэ. Буцаад ингээд тантай уулзгаал тань руу үйлдэл энэ төр хийгээд ингэж байгаа юмнууд бол маш их гарч ирж байна. Гэхдээ 2 дугаар бүлгийнхэн маань ер нь л X-тэйгээ бол нэг их буцаж нийлж байгаа харагдахгүй байна. Яг огт хариу энэ төр өгөхгүй бол биш. Яг тань руу үйлдэл энэ төр хийгээл бичиж барайл те залгаж малгангууд аваал яриад харилцаал зүгээр юм шиг байх хэрнээ. Ер нь нөгөө хүндээ болвол та яг эргэж зүрх сэтгэл чинь нэг их татагдахгүй байгаа бууж ирлээ. Урт хугацааны потенциал X-тэйг нийлээд явах юм бол ер нь цаашид харилцаа үргэлжлэх, шинээр эхлэх боломж байгаа юу гэвэл бүр байгаа. Ингийн тулд та болохоор бас яг нөгөө хүн дээр анхаарал хандуулад те жоохон фокуслаад өгөх хэрэгтэй байгаа байхгүй. Тэгхийн бол ер нь эргээд маш урт хугацааны доктортой харилцаа үүснэ. Гэхдээ зөвхөн X дээр биш яг ингээд нэг дүнгиж ярилцаж, уулзаж, муулзаж эхэлж байгаа л тэгэл ингээл харилцаа хүрцэн нэг тиймэрхүү хоёрын хооронд харилцаанууд байдаг штэ хүнд. Тийм харилцаанууд ч гэсэндээ эргэж сэргээд та тэдэр дээр бас фокуслаж чадах юм бол нөгөө хүмүүстэй зүрх сэтгэлээ бас нээж өгч чадах юм бол цаашаа урт хугацааны харилцаа бол угаасаа болно гэж гарч ирж байна. Гэтэ хүзэр бол ирээдүйг ер нь бол ийм байх юм байна гэж зөвнжих гээд идэг. Тэгээд тайллыг нь харах юм бол маш олон хүмүүс эргэж ирэх ч гэсэндээ таны анхаарлыг хүртхийг хүсэх ч гэсэндээ та бүхэн бол ер нь л нэг хайр дурлалыг сонгохгүй нөгөө хүмүүстэй шудраг бус хандаад явуулчих чинь аль эсвэл танд шудраг бус хандчихсэн зүйлсийг нь бас яг ингээд маш ууртаагаар бодоод те ер нь бол за нийлвэл нийлъя гэд аль эсвэл үгүй бол болио гэдэг юм тодорхой шийдвэр өгөхгүй байсаар агаад нөгөө хүмүүс нь ингээд нэг үйлдэлч хийж чадахгүй тэгсэрнэ зүрх сэтгэлдээ таныг мартаж чадахгүй
Ингээд нэг юм гацсан байдалд буцаад орж бол магадгүй харагдлаа. За ганц би байгаа хүмүүсийн хувьд getting to know each other гинэ. As you reveal your innermost selves to each other, your bond deepens гэж гарч ирж байна. За X-үүдээс гадна ер нь бол нэг сайн таньж мэдэхгүй байж агаад нэг дүнгиж харилцаж байгаад ч юм уу гаццсан байгаа харилцаанууд урагшлах боломж бол 11-р сард айгүй хүчтэй гарч ирнэ. Тэг хамгийн гол нөгөө хүмүүс чинь таныг таньж мэдхийг, таныг эргээгээд таньж мэдхийг те X-үүд болол эргээгээд таныг яаж өөрчлөгдсөн байна, амьдрал сонь сайхан юу болж ийн, өөрийн гих сэтгэл мэдрэмж ямар байна, тэрийг мэдхийг хүсэж байгаа хүмүүс бол маш олон байна. Тэгээд гаццсан харилцаанууд бас урагшлах гад идэг. Та тэгээд нөгөө хүмүүстэй өөрсдөө таньж мэдүүлээд ярилцаад ойлголцоод ингээд явах юм бол та хоёрын харилцаа холбоо гүнзгийрэн цаашид хосууд болохоор бууж ирж байна шүү. За тэгэхээр ер нь бол 2-р бүлгийнхэн дээр үзэх юм ямар их гарч ирж байна. 11-р сард хайр дурлал дээр та яг яаж хандвал хамгийн зөв бэ? Ер нь зүрх сэтгэлээ хайр сэтгэл дээр яаж нээлттэй байх вэ? Яаж ингээд хайртай хүнтэйгээ те аз жаргалтай байх уу гэдгийг ер нь харцгаая. За хувь хүний талаас 2-р бүлгийнхэн маань ямар байх уу гэдгийг харж байгаа. Хувь хүний хөгжил талаас би энийг юусаа анзаарж байгаагүй маань. Энэ баатрын зоос ахгүй юу? Гэхдээ энэ чинь сүн үгүний багтай. Тэгэхээр ер нь энэ эмэгтэй бол сүн үгүн гэсэн үг. Сүн үгүнийг бол угаасаа мэднэ үсттэй. 12 жилээр ярьсан ч гэсэндээ биччихэл тийм үү. Ингээ арай дэндүү сахилгагүйтэй амар яаруу сандруу ер нь юм сүйтгэгч буснуулагч гар штэ. Тийм болохоор ингээ бурхнаас за чи өөрөө сайн үйл хэрэг хий. Бурхны баатар болоо гэд ингээд толгоонд нэг титэм зүйлгээд тэгээд тэр чи яг нэг юм одоо дор нийтлүүдийг зорчих одоо тэр ламыг хаан чөлөө ингээ хүргэж өгөх бишээ бурхан багшийг хаан чөлөө хүргэж өгөх ажил төрөлд ингээ томилогддог та өссөнсээгүү. Тэгээд баатрын зоос болохоор өөрөө маш тайван, дэвчээртэй, урт хугацааны зорилготой, ийм удаан энергитэй карт, маш удаан энергитэй, төлөвлөгөөтэй карт. Гэтэл сүн үгүй бол үнэхээр яг ийм chaos ахгүй юу? Ерөөсөө л ингээд эмх замбраагүй байдал, сахилгагүй байдал те тэрийг илэрхийлдэг. Бас маш яаруу бол надад санагдчихээн. За. Тэгээд байна штэ те. Хувь хүний хөгжил талаас ямар байх вэ гэд тэгэхээр ер нь бол урт хугацааныхаа амжилтанд урт хугацаанд тэртээ тэргүй хүрэх юмд ганцхан сарын дотор яарч сандраад ер нь ямар ч нэмэргүй маа тэр нь ер нь бол айгу буруу юм аа гэдгийг ойлгоно. За тэгээд нэг сони юм гарч ирж байна. Ингээд урт хугацаанд хийчих юмн дээр урт хугацаанд тэртээ тэргүй хүрчих юмн дээр тэг яг 11-р сард биш ч гэсэндээ магадгүй 2026 онд хангалттай багтаад хийчих юмн дээр юундаа ингэж яараад сандраад тэг бүр ингээд бусдыг гаргуунд нь гаргаад өөрийнхөө тайван амгалан байдал сэтгэл санаагч гаргуунд нь гаргаад байсан бэ гэд тэгэхээр нэг л нэг тийм байр суурь потенциалаа алдчихгүй гэсэн айдас цаана нас нуугдчихсэн юм байна. Бусдад итгэхгүй, өөртөө итгэхгүй. Энэ бол гэхдээ нөгөө нэг тийм өөртөө итгэлгүй байдал, өөрийгөө дутуу үнэлэх мэдрэмж биш байхгүй юу? Ер нь бол ингэж гарч ирдээ. Одоо ингээд амар их юмтай болох тусмаа хүн ер нь айдаг болов. Амар гоё хайр дурлалын харилцаатай уулзрах тусмаа, аз жаргалтай байх тусмаа бас хүн лимит чинь те энэ гоё зүйлээ алдчихгүй гэж айдаг. Баян болох тусмаа, алдар нэртэй болох тусмаа нэг буруу юм хийгээд миний алдар нэр унчихгүй гэж айдаг. Гэтэ Монголд бол нэг тийм юм бол байдаггүй ах. Монголын алдартай хүмүүсийг хараад байхад гадныхан бол ер нь л тэгэл айн штэ. Нэг буруу үйлдэл хийгээл канселдуулаад тий алдар нэрийн шал дээр буугаал ашиг орлогоо алдаад эхэлдэг. Тэгээ ер нь бол ингээ 2 дахь бүлгийнх маань өөрсдөө маш мундаг байгаад байгаа учраас тэр зүйлээ алдчихгүй, байр суурь гангачихгүй гэж өөрийгөө сэжиглэж заяа. Өөртөө итгэхгүй байх гэсэн үг шүү дээ. Өөрийгөө сэжиглээд хянаад байна гэсэн үг. За тэгээ хин нэг нь таны бас байр суурийг булаачих үедээ гэж бусдыг хардаж сэрдээд байснаас бус юм байна гэдгийг бас ер нь ойлгохоор харагдчих юм. Тэгээд байна шүү дээ тий. Ингээ дэндүү ийм suspicious байгаад байгаа харагдаж байгаа хгүй сэжиглэмт хий дэндүү гэрхай тэг зүв зүгээр цаана нь ард нь юуч байхгүй байгаа дахад л ингээл юмыг сэжиглээл хүмүүсийг сэжиглээл ар уртах нь ингээл түнхөөд идэг ийм зантай болвол 2 дахь бүлгийнхэн маань байна. Тэг ингэж явах явцтай юм жоохон ганцаардах гэдэг байгаа бууж ирж байна. Ягаад ч юм бас яг ингээд таны л сөрөг бодол байгаад байгаа байхгүй юу?
Ингээд найз нөхөд маань надад хайргүй, хайртай хүмүүс маань намайг хайрладаггүй. Би энэ хорвоо дэлхий дээр өстой ганцаараа надад ер нь гэр гээ хэлчих газар байна уу? Гэр бүл гээ дуудчих хүн байна уу? Миний найз нөхөд яг надад жинхэнэ найз байж чадчихэв үү? Энтэр гээд хүмүүсийг ер нь жоохон хардаж сэрдэх гээд ах тал бол байна. Хүмүүсийн тань дээрх интеншн зорилгыг айгүй их ингэж үгүйсгэж бодож байна. Гэтэл ерөөсөө тэгэх шаардлагагүй. Таны хайртай хүмүүс чинь танд үнэнч байгаа. Тэр хүмүүстэй нээлттэй ханд. Ерөөсөө ингээ ганцаараа үлдчихэн. Хүмүүс таны гомдоо чинь, хуур чинь, мэхэл чинь ар нуранаас ч утга зоно гэсэн зүйл ерөөсөө байхгүй гэдгийг хувь хүн дээрээ энэ 11-р сард ойлгох хэрэгтэй байна. За тэгээд учир зүггүй ингэж завгүй байхын оронд биш үү? Хоёр зүйлийг хийвэл хувь хүн талаасаа айгүй гоё тайван амар амгалан байдлыг олох болно. Тэр нь болохоор юу вэ гэхээр биш үү? Хатны зоос гарч ирж ин гэхэд за энэ уншлагыг ялангуяа ихэнх нь эмэгтэй хүмүүс сонсдог л доо миний уншлагыг. Тэгээд эмэгтэй хүмүүс маань юун дээр анхаарал айгүй гоё хувь хүн талаасаа амар амгалан олох вэ гэд тэгэхээр гадаад үзмжиндээ болон гэр орныхоо одоо тохичлолтод анхаарлаа хандвал одоо ингээд өөртөө болон гэр бүлийнхэндээ ч юм уу амар гоё хоол хийх дуртай хүмүүс байдаг штеп. Тим дуртай бол бүр ингээд зорж жагаад тий кейк, бэлон энтер хийгээд тэгээд гэр бүлэрээ идээд ч юм уу эсвэл найз нөхдөө дуудаж ураад зоог барих ч юм уу тиймэрхүү юмнууд хий. Аль эсвэл одоо ингээд учиргүй ингээд гэр орноо засаал ингээд те энэ тэнд юм мөрөмдөж эн чинь бол эрэгтэй хүний ажил. Тим юм бол хийх хэрэггүй. Гэр орныхоо тавилгыг ч өөрчлөөд хэрэггүй. Оронд нь ингээд нэх гоё тийм агааржуулагч авч тавьдаг ч юм уу. Гоё байнанд амарч хөвтдөг ч юм уу те нэг юм luxury зүйлс аваад те өөртөө айгу гоё биеийн лосьон худалдаж аваад те тэрийг гоё хэрэгэлдэг ч юм уу арьсаа гуйжуулдаг ч юм уу гоо сайханд ордог ч юм уу те тиймэрхүү юмнууд хий гэж хүзэр бол гаргаж ирж байна. Үнхээр гоё боломж болцсон байх юм бол тэгээд биш үү те ер нь бол хувь хүн дээр 11-р сард 2-р бүлгийнхэнд маань уйдалт айгу мэдрэгдэж байна. Одоо жишээлбэл би ингээд амар их юмд явдаг байхгүй юу? Балетанд 1 жил яваад 2 дахь жилээсээ бол яалтчгүй уйдсан. Ядуу ихэр ингээд нэг юм хийгээд идэг. Тэгээ ингээд хүн нэг юм маш удаан тавтангууд нь штэ. Хүний бие болон бодол санаа нь тэр юмнуудаа тасаад тэдгэрийг таньдаг болоод ингээд нэг тийм адреналин өхөө болоод шин мэдрэмж өхөө болоод тасаад эхэлдэг гэж байгаа. За тэгэл дараа нь пилатесийг бүр ингээд янз бүрийн төрлөөр нь зөндөө удаа явсан. Тэгээ одоо Slagri гэдэг шинэ юмд явж байгаа. Тэр нь болохоор пилатестэй жоохон төстэй болохоор надад нэг гоё мэдрэмж өгөхгүй байгаа байхгүй юу? Энийг хальт ярьчих. Тийм учраас ингээд ер нь жоохон уйдалт гарч ирж байна. Ялангуяа бие махбодын хөдөлгөөн, өөрийгөө зугаацуулах юмнууд дээр жоохон шин зүйл хэрэгтэй. Хуучин ингээд мэддэг юмнуудаа хийх дуртай хүмүүс бас байна л да 2-р бүлгийнхэн дээр. Яг тэгэхээр та мэддэг, та тэднэр дээр амжилттай байдаг, сайн байдаг. Тэгхгүйгээр илүү жоохон өөрийг чинь сорих тийм маскулин юмнууд хийвэл зүгээр гэж гарч ирлээ. Санал болгох юм бол энэ гэхдээ зүгээр жишээ шүү. Нөгөө нэг юм хатанд авираад идэг нэг тийм спорт айгу Монголд хөгжөөд байгаа шүү дээ. Гэтэ шууд уулан дээр очиод хатанд авирах биш. Тэрийг одоо юу гэж нэрлэдэг юм бэ? Нэг юм заал шиг газар ингээл юм хуман дээр авираад идэг. Тийм шин юм хум хийвэл гоё. За ямар ч хэлсэн гэсэн таны өмнө туршиж үзэж байгаагүй жоохон өөрөөс чинь хүч, бяр те эрсдэл, урам зориг шаарддаг. Бие махбодыг чинь сордог, оюун санааг чинь сордог тийм шин зүйлс туршиж үзэх юм бол таны одоо энэ их энерги, энэ их уур бухимдал ч юм уу те хит том зүйлс хүсэж байгаа, мөрөөдөж байгаа тэрнийхээ араас одоо баг өөртөө тэмцээд байгаа энэ мэдрэмжүүд чинь гоё буураад та тайвшраад тайван амгалан болоод эхэлнэ гэж гарч ирж байна. 2-р бүлгийнхэн маань бол маш мундаг байх шүү. Гэхдээ жоохон тайвшраарай гэж зөвлөе. За ингээд нэмэлтийг авах хүмүүстэйгээ нэмэлтээр олзъя. За одоо бүгдээрээ 3-р бүлгийг сонгож байгаа хүмүүсийн уншлагыг эхлүүлье. 3-р бүлгийг сонгосон хүмүүс маань энэ Castle гэдэг картыг сонгосон байх учиртай. Ажил карьерийн уншлагыг эхлэхээс өмнө 11-р сар ерөнхийдөө ямар байх вэ гэдэг төлөв байдлыг харъя. За 2 карт суулсан байгаа. Тэгэж асуухад болохоор зарцын зоосон дээр 4 аяг гарч ирсэн. Хүзрийн зураглалуудыг харах юм бол ер нь айгүй тайван зурагтай гоё. Зарцын зоосон дээр болохоор ингээд нэг хүн хүлэмжин дотор ингээд цэцэг энтер үзээд байж байгаа. За 4 аяг дээр болохоор бас ингээд тайван байна. 4 аяг бол гэхдээ ер нь нэг тийм амар хэцүү, уналттай, тийм зургуудаар ер нь картууд дээр илэрхийлэгддэггүй л дээ.
Гэхдээ жоохон ингээд rejection тий ямар нэг юмнаас татгалзах, ямар нэг юмыг анзаарахгүй байх, үнэт зүйлээ гээх жоохон залхуурах малхуурахыг илэрхийлэх гэдэг байхгүй. Гэтэл энэ дөрвийн аяга ер нь тийм байдаггүй юм. Яг нэг юм бужигнсан одоо яг юм нийгмийн амьдрал одоо бидний хэлдгээр матрикс гэж хэлдэг штэ. Тиймэрхүү юмнасаа гараад ингээд нэг хэсэгхэн хугацаанд байшингийнхан гадаа ингээд сүүдэрт нарны доор наралж байгаа юм шиг зурагтай байдгаа. Тийм болохоор 3 дугаар бүлгийнхний маань хувьд 11-р сар бол ерөнхийдөө айгүй тайван сар байхаар харагдаж байна. Өөртөө айгүй их цаг хугацааг өнгөрөөх байх. Гэхдээ картуудын утга агуулмжийг харах юм бол биш дээ. Ер нь 11-р сард айгүй их боломжууд гарч ирнэ. Шинэ ажил карьер эхлүүлэх, ямар нэгэн шинэ зүйл сурах, шинээр өөрийгөө боловсруулах, хөгжүүлэх тиймэрхүү боломжууд гарч ирнэ. Тэгээд тэрийгээ зарим хүмүүсийн хувьд жоохон алдаж магадгүй, анзаарахгүй ээж магадгүй. Гэхдээ нэг мессеж шууд орж ирж байна л да. Тэр нь юу вэ гэд тэгэхээр илүү нэг тийм амьдралын одоод илүү анхаарлаа хандуулж эхлэн гэх юм уу 3 дугаар бүлгийг сонгож байгаа хүмүүс маань амьдралын жижиг зүйлсэд илүү анхаарлаа хандуулж тайвширч эхэлж байгаа харагдаж байна. Одоо ингээл ажил төрөлтэй, хайр дурлал, мөнгө, санхүү энэ төр гэхийн оронд нэг ингээд амс хийгээд хүнийг өөртөө жоохон амралт авдаг штеп. Яг чухал биш зүйлд бид нэр заримдаа анхаарлаа хандуулах айгүй чухал гэдэг тийм үү. Одоо ингээд ажилласаа хоцрохгүй тулд одоо ингээд ажиллаа бүр яг ингээд тэг цагаа тулгаж ингээд гараад ерөөсөө хаана юу хийгээд яваад байгаагаа мэдэхгүй ус хийж ажил руугаа ороод тэг ширээнийхээ ард суугаад нэг цагийн дараа нэг ухаан ороод цай май ууж кофе эргүүлэхтэй болдог та. Гэтэл ер нь бол 11-р сард 3 дугаар бүлгийнхэн маань тэхгүй гэж гарч ирж байна. Ер нь бол нь штэ жоохон эртхэн ингээд гараад ажил руугаа одоо таксиддэг ч юм уу машинаар явдаг бол тэхгүй ойрхон байх юм бол гоё алхаад ер нь цаг үе яаж өөрчлөгдөж байна, улирал яаж өөрчлөгдөж байна, хаана шин ямар шин одоо юм барилга байгууламж боссон байна. Тэрийг ингээд ажиглаад яг ингээд нэг одоогоо гоё мэдэрдэг тий яг тэгж ер нь энэ 11-р сарыг өнгөрөөнөө. Заримдаа ингээд жижиг сажиг зүйлс дээр илүү фокуслаж тэр нэг том зорилгууд, том асуудлууд байгаа штэ. Тэрийг ингээд заримдаа хоошоо тавих нь айгүй зүв байдаг. Тийм учраас 3 дугаар бүлгийг сонгож байгаа хүмүүс маань энэ 11-р сард шинэ хобби сонирхолтой болох магадлал маш их өндөр байна. Тэгээ тэрнлүүгээ айгүй фокуслаад байгаа харагдаж байна л да. Ажил төрлөө хийхийн хувьд хийж байгаа, хувийн харилцаануудаа анхаарахын хувьд анхаарч байгаа. Гэхдээ ингээд таны яг айгүй анхаарлыг татж байгаа нэг кино, сериал эхлээд ч юм уу тэрийгээ яг ингээд үздэг болоод тий аль эсвэл шинээр ингээд ямар нэгэн зүйл сураад өөрийгөө хөгжүүлээд тэрэн дээр өөрийгөө дадлагжуулаад тэр зүйл дээр айгүй их фокуслаж эхлэх болвол бас харагдаж байна. Зарим хүмүүсийн хувьд болохоор яг ийм гоё шин зүйлсийг эхлүүлэх боломж байхад тэрийг жоохон олж харахгүй энэ 11-р сард хажуугаараа өнгөрөхгүй дийж магадгүй гэж бууж ирлээ. Тэг яг би дараагийн одоо яг шатанд те дараагийнхаа одоо амьдралын алхмыг яг яах вэ? Юу хийх ёстой юм болоо гэд жоохон юм төрөлцсөн байдалтай байх гэдэг жиж бас магадгүй гэж гарч ирлээ. За одоо яг ажил карьер 11-р сард ямархуу байх уу гэдгийг харъя. Тэгэж асуугаад болохоор 3 дугаар бүлгийнхний маань хувьд болохоор энэ өнгөрсөн 1 сар, ялангуяа 10 дугаар сар, за тэгээд тэрний өмнөх 9 дугаар сар энэ төр жоохон хэцүү байсан гэх юм уу. Нэлээд юм хүнд зүйлстэй ажил карьер дээр учирсан байх магадлалтай. Товор одоо доошоо харж гарч ирж байна гэхээр өмнө нь энэ цамхаг дээшээ харцсан байсан байгаа байхгүй өмнөх саруудад, ялангуяа өмнөх 2 сарын хугацаанд ажил төрөлт дээрээ маш том гацалттай, уналттай нүүр тулсан ч юм уу те аль эсвэл ерөн товор гэхдээ ингээд ажлын маш их стрессийг илэрхийлдэг. Маш ингээд стресстэй. Танаас шалтгааллахгүй байсан ч гэсэндээ ерөн таны ажиллаж байгаа байгууллага аль эсвэл одоо ингээд бидний амьдарч байгаа одоо улсын те эдийн засгийн нөхцөл байдал тухайн яг ингээд ажил хийж байгаа тэр нэг зах зээл энтэй тэд нар аягүй замбраагүй байснаар шууд ингээд таны ажил хэрэгт тэр нь ингээд одоо ажлын ачаалал айгүй нэмэгддэг ч юм уу хүмүүс ажилласаа олж айгүй стресстэй тэр стресс тань нөлөөлдөг ч юм уу мөнгө санхүүгийн ашиг орлого одоо хаанаач хүрэхгүй болж ирдэг ч юм уу те иймэрхүү асуудлууд одоо ингээ ажлын цомхотгол энэ төр үүссэн байж иж магадгүй одоо тэгээ тэр стресстэй байдлаас энэ 11-р сард 3 дугаар бүлгийнхэн маань айгүй гой гарч ийн гэж бууж ирж байна л да. Тэгээд нэг юм цогсон байдлаасаа гараад тайвнаар ямар ч санаа зовох зүйлгүйгээр одоо 11-р сардын маш эрч хүчтэйгээр ажилдаа бол фокуслж эхэлж байгаа харагдаж байна. Өмнө нь ингээд ер нь бол таныг стресстүүлээл өөртөө ихтгэлгүй байгаад санаа оноо чи ингээд зовоол идэг байсан юм байгаа байхгүй юу? Ер нь ажилдаа айгүй санаа зовоод ажилласаа болоод ингээд унтаж чадахгүй
ажлынхаа ирээдүйд эргэлзээд, өөртөө эргэлзээд ингээд шаналаад идэв гэсэн бол тэр зүйлс юусоо байхгүй болж байгаа хүзүр дээр гарч ирж байна. Энэ бол бүр ингээд маш гоё энержи байна. Тэг ингээд тайвнаар тэг ингээд яг амрах биш заяо. Яг ингээд илүү ирч хүчтэйгээр ер нь бол зоригтойгоор айгүй их зүйлийг хийж бүтээх завгүй байх иймэрхүү боломжууд яг энэ сарын хугацаанд таны ажил карьер дээр үүснэ гэж гарч ирж байна. Тэгээд 3 дахь бүлгийнхэн маань болохоор ерөнхийдөө маш их ачаалалтай ажилдаг хүмүүс байна. Бусдын өмнөөс айгүй их үүрэг хариуцлага үүрдэг, нэлээд өндөр албан тушаал хаштагч байж иж магадгүй. Гэхдээ яг тэр одоо хийх ёстой юмнуудаа өнгөрсөн 1-2 дугаар сард угаасаа тулгцсан байгаа харагдаж байна. Өнгөрсөн 1-2 дугаар сар бол үнэхээр өөрийгөө марттан маш их ачаалалтай ажилласан. Тэгээд магадгүй 11 дугаар сарыг ч гэсэндээ ажил карьер дээр хэцүү байх үедээ гэж айж байгаа байж иж магадгүй 3 дугаар бүлгийнхэн маань. Гэтэл болохоор яг ингээ ачаалалтай байх үе юу н дууссан. 11 дугаар сар бол яг ингээд гоё амс хийнгээ дараагийн зүйлсээ айгүй ингээд crystal clear гэж хэлдэг шүү дээ. Юмсыг яг ингээд шилэн хаалганы цаанаас маш тод том руу харж байгаа юм шиг ийм тодорхой байдлаар хийж эхлүүлж байгаа бол харагдаж байна. Тэгээд энэ 11 дугаар сар бол одоо ингээд бас л яг өмнөх сарууд шиг тий улангасаал бүр өстэй ингээд бужигнаал амар их юм хийгээл сэтэл бусдыг удирдаал, манлайлал, бусдын өмнөөс өөрийг хариуцлага хүлээгээл ганцаараа маш их ачаалалтай ажиллаад бие мах бодийн болон сэтгэл санааны хувьд ингээд ядаргаанд ортлоо өөрийгөө дайчилж исэн бол одоо тэхгүй гэж гарч ирж байна. Яг 9-ийн тодоо үзүүрнүүд айгүй олон байна л да. Энд дээр л 1-2 байна. Тэгэхээр яг зөвхөн танаас шалтгааллах зүйлс одоо ингээд ер нь бол гайгүй намжижийн өнгөрсөнд өөрөөсөө шалтгааллах зүйлсээ ажил карьер дээр хангалттай хийцэн. За тийм учраас энэ 11 дугаар сарч гэж би бол хэлэхгүй бараг одоогоос 3 сарын хугацаанд ч жиж магадгүй. 3 дугаар бүлгийнхэн маань болохоор ингээд өмнө нь айгүй их хичээл зүтгэл гаргаж тэ үнэхээр нойр хоолой хасаж ажиллаж дээрэс нь одоо ингээд ажил карьерийнхаа доктортой байдлыг үнэхээр бие сэтгэлээрээ бүр ингээд тэ өөрийгөө бүр ингээд бараг тамлаж төлснийхөө үр шимийг хүртэнэ. Тэгэхээр ер нь бол яг ингээд өмнөх саруудад таны хийж бүтээсэн зүйлсийг чинь үнэлэх хүмүүс маш их гарч ирж байна. За нэг жишээ авах юм бол л штэ ингээд өмнөх саруудад таны ямар их хичээж, ямар их ачаалалтай ажилласныг мэдж байгаа учраас байгууллагын зүгээс таныг шилдэг ажилтнаар энэ 11, 12 дугаар сард тодруулдаг ч юм уу, аль эсвэл албан тушаал, цалин орлого энэ төр бол нэмэгдэх магадлал маш их байна. За үгүй маа гэхэд ер нь хүмүүсээс ингээд танд талархлаа, баярлаа гэд өөрт чинь ингээд айгуу гоё бэлэг энэ төр өгөх ч юм уу тийм гинтийн бэлэг, гинтийн ашиг орлогод бол орж ирж байгаа харагдаж байна. Тийм болохоор энэ 11 дугаар сард бол өмнөх саруудад маш их хичээснийхаа үр шимийг хүртээд тайван амгалан баян чинэлэг хийж байгаа юмдаа айгуу аз жаргалтай. За үнэхээр ингээд өмнө нь маш их хичээсний маань үр дүн гарч ирж шүү гэд ийм гоё сэтгэл хангалуун байдалтай байхаар бол бууж ирж байна. Тэгэд нэг юм энэ дээр гарч ирлээ. Энийг бол би ихтэй хоёр талаар тайлбарлах болно. Энэ 11 дугаар сар яагаад ч юм ажил карьерийн хүрээнд айгүй их тийм уулзалт цуглаан гарч ойрох үйл ажиллагаа. За тэгээ дээрэс нь найр цэнгэн жоох ихтэх гээд ижиж магадгүй. Аль эсвэл ингээд таныг 11 дугаар сард айгүй мундаг байлаа. Та ингээд албан тушаал агчлаа. Цалин орлого чинь нэмэгдчихлээ энэ төр гээд одоо яг нөгөө нэг тийм шагналыг угаан энэ төр гэж монголчууд ярьдаг шүү дээ. Тийм учраас яг ажлынхаа хамт олноор айгүй их гарч орж магадгүй. Тэгээд яг ингээд таныг мөнгө төгрөг гарга энэ төр гэхгүй ч гэсэндээ ер нь 11 дугаар сар тэр чигтээ ингээд ер нь бол маш их хүмүүсийг тойрсон уулзалт, найз нөхөд гарч орно, хамтарч ажиллаж байгаа хүмүүс гарч орно, гэр бүлийнхэн бас гарч орно энэ төр гэдэг ч юм уу. Тийм үйл ажиллагаа хөл хөдөлгөөн айгүй ихтэй байна. Тэгээд энэ нь болохоор ихэвчлэн юм жоохон найр цэнгэний тийм дүр зурагтай байгаад байгаа учраас танаас ер нь мөнгө айгүй их гарах гээд байгаа хүзүр дээр бууж ирж байна. Яг ингээд ашиг орлого орж ирээд байгаа шүү дээ тий. Та тэрийг яг өөртөө ингээд ашиглаад хадгалаад хоримтлуулахаас илүүтэй амар их мөнгө төгрөг орж ирсэн ч гэсэндээ тэрийг буцаад эргүүлээд хүмүүст цацах гээд байгаа харагдаж байна. Эн чинь болохоор яг сарын сүүлээр танд жоохон хэцүү санагдаж магадгүй. Би ингээд амар их хичээл зүтгэл гаргачаа тэрнийхээ үр шимийг хүртчихэд хит их хөөрж догтлсондоо энийгээ ингээд баахан хүмүүст тараагаад тий хоолунд уух юм болгоод дууссан биш тий бэлэг сэлт болгоод дууссан биш тий ямар балаа юм бэ гэж бол бодож магадгүй. Гэтэ тийм амар муу нөлөөлөл бол үзүүлэхгүй. Гэхдээ яг ингээд хүртсэн амжилтаа яг 100% ингээд амталж чадахгүй тий
яг ингээд ганцаараа тэрийг хүртэх биш амар олон хүмүүстэй хуваалцаад өөрийнхөө баярыг айгүй олон хүмүүстэй ингээд хамтдаа баярлаад өнгөрүүлсэн юм шиг санагдаж магадгүй. Тийм учраас одоо хит их гарч орох, нарийн цэнгийн хитрэх тэрнээс шалтгаалсан шууд одоо ингээд хамааралтай тийм мөнгө санхүүгийн айгүй их зарлагууд байна. Тэрэн дээрээ болгоомжлороо гэж хүзэр зөвлөж чинь. Тэгээ та бүхэн маань өөрсдөө бас сэтгэл хөөрсөндөө тий би аваад үе би гаргая би тэглгүй яхаа энэ төр гэх гээд ижиж магадгүй тэгж болохгүй байх нь. За хоёр дахь жишээ гэх юм бол л шүү дээ энэ 11-р сард та ганцаараа аль эсвэл найз нөхдөөрөө ч юм уу аль эсвэл итгэж найддаг хамтран ажиллагчдтайгаа нийлээд нэг шинэ хувийн юм эхлүүлж магадгүй харагдчихэв. Жижигхэн яг ингээ хувийн бизнесээ эхлүүлдэг ч юм уу аль эсвэл ямар нэгэн шинэ зүйлд хөрөнгө оруулалт хийх гээд байгаа энерги бол 3 дугаар бүлгийнхэнд байна. За тэгээд тэр нь болохоор угаасаа мөнгө шаардна гинэ та нэлээд их мөнгө зарцуулж ийж айгүй их мөнгө санхүүгийн хөрөнгө оруулалт хийж өөрөөсөө одоо хураач хуримтлуулсан зүйлсээ баг бүгдээрээ гаргаж ийж энэ зүйл чи эхэлнэ. Гэхдээ тэгвэл энийг эхлүүлэх үү яах уу гэж бодож байгаа бол эхлүүлэх хэрэгтэй гэж бууж ирж байна. Цаашид айгүй амжилттай байх, цаашид танд айгүй үр өгөөж өгөх зүйл байгаад байгаа харагдаж байгаа байхгүй юу? Ер нь явн чангарна, томорно гэж бууж ирж байна. Гэхдээ тэр зүйлийг эхлүүлэхийн тулд та мөнгө санхүүгийн зарлага болвол гаргана. Энэ бол ерөөсөө хууль тийм үү? Ямар нэгэн зүйл эхлүүлэх гэж байгаа бол одоо ингээл зээл аваад тэр мөнгөө яг хөрөнгө оруулалт хийн аль эсвэл өнөөдрийг хүртэл хураач хуримтлуулсан байгаа зүйлсээ бүгдээрингийн биш юм аа гэхэд ингээд зарцуулах мөнгө төгрөг гаргах шаардлагатай болно. Тэгээд ийм мэдрэмж байгаад байгаа байхгүй яг ингээд шинэ юм эхлүүлэх гээд байна. Тэр нь гоё юм. Гэхдээ тэр чинь яг эхлэхгүй байгаад байгаа юм. Потенциалыг нь харцсан байгаа юм тийм үү? Гэтэл өөр нэг юмн дээр та ингээд айгүй хичээж үнэхээр л ингээд өнгөрсөн саруудад эрвэхээрээ зүтгэж жагаад хураач хуримтлуулсан байгаад байгаа мөнгө төгрөгөө тийшээ ингээд зарцуулна гэхээр нэг л worth it биш юм шиг нэг л тийм үн цэнтэй зүйл биш юм шиг санагдаад хүн яг ингээд нэг татганаад идэг та яг тэгэх гээд байгаа харагдаж байгаа байхгүй хэрвээ тэх юм бол санаа зовох юм байхгүй энэ ажил хэрэг чинь яг бодсноор ч гоё болж чадна бүр бодож төсөөлснөөс ч илүү болох болно тийм болохоор одоо ингээд би амар их мөнгө төгрөг зарцуулж ин да амар их мөнгө гаргаж ин да гэсэн тиймэрхүү айдсыг болвол нэг их мэдрээд хэрэггүй энэ бол яг эхлэхэд угаасаа шаардлагатай юм шүү гэдгийг хүзэр бол гаргаж ирлээ. За тэгээд 11-р сард бол ажил төрөл маш их амжилттай байх нэ. Ер нь бол яг өмнөх саруудад хичээл зүтгэл гаргасныхаа үр шимийг энэ 11-р сард 3-р бүлгийнхэн маань хангалттай хүртэнэ гэж бууж ирж байна. Үнэхээр ингээд толгой дээгүүр дэдгүр байгаад те би ч нэр юм амжилттай штэ мундаг штэ гэдгээ бол та өөртөө мэдэрч хүлээн зөвшөөрж байна. Хүмүүс ч таныг маш их биширж байгаа, бахархаж байгаа ийм хандлагатай бол байгаа харагдаж байна. Тэгээ энэ хоёр болохоор гарч ирсэн. За энэ болохоор юу болоод байна уу гэхээр нь шүү дээ. Шинэ юм эхлүүлэх гээд байгаа харагдаж байна. Шинэ яг дуртай, хүсэж байгаа. Яг ингээд хобби сонирхлоо бодит ажил хэрэг болох гээд байгаа. Аль эсвэл үнэхээр ингээд за энийг хийчих юм бол амжилттай болох байхаа би энэ зүйлийг хиймээр байна гэж яг нэг бодож байгаа юм чинь байгаа байхгүй юу? Тэр зүйл дээрээ болохоор та өөртөө жоохон ихтгэлгүй байгаад байгаа харагдаж байна. Яг ингээд амбицтай хандаж чадахгүй те. За энэ юу н жоохон бүтлгүүдэж магадгүй те, болохгүй ээж магадгүй те гэж бодоод хоошоо суух гээд байна. Хэрвээ тийм юм байгаа бол ерөөсөө бити тэгэрэй гэж хүзэр зөвлөж байна л да. Өөртөө ихтгэлтэй бай. Тухайн зүйл дээрээ бас яг ингээд те амжилт гаргана би болгоно бүтээн чадна гэд оролдоод үзэх хэрэгтэй. Би бол үзээд алдах гэдэг үгэнд аягүй дурггүй. Оролдож үзэж эхлэх хэрэгтэй. Алдах юм бол байхгүй гэж болвол гарч ирж байна. За тэгээд ажил карьер дээр болохоор яалтчгүй энэ 3 дугаар бүлгийг сонгож байгаа хүмүүсийн нэлээ масс их олонхот нь бол байгаа юм шиг гарч ирж байна. Яа тэгэхээр ерөнхий энерги дээр хүртэл байгаа харагдаж байгаа байхгүй юу? Тэгэхээр ямар нэгэн шин зүйл эхлүүлээ. Шинэ ажил карьер эхлүүлээ. Шинэ жижигхэн бизнес эхлүүлээ. Ямар ч байсан гэсэн ажил карьертэй холбоотой, амьдралын чинь зорилготой холбоотой шинэ юм эхлүүлэе гэж бодож байгаа хүмүүс эхлүүлэхийн тулд яг юун дээр анхаарах хэрэгтэй вэ? Эхлүүлээд оролдоод үзвэл энэ бүхэн цаашаа юу нэг юу болох юм бэ гэдгийг илүү нарийн үнзгэрүүлж харъя. Тэгэх юм бол та бүхний айдас хоошоо суугаад байгаа байдал бол байхгүй болчихно ах гэж би бодож байна. За одоо болохоор хайр дурлал руу гаръя. За одоо бүгдээрээ 3 дугаар бүлгийг сонгосон хайр дурлалын харилцаа 11-р сард ямар байх вэ гэдгийг харъя. 3 дугаар бүлгийг сонгосон хүмүүстээр эхлээд хостой болон хин нэгэнтэй харилцаатай байгаа хүмүүсийн зүгээс харъя. Тэгэхэд та ийм байна, тийм байна гэхээсээ илүүтэй таны харилцаатай хүн чинь юу ямар хөө байх вэ гэдгийг айгүй их гаргаж ирж байна. Таны бодож байгаа хүн чинь юу н агаарын орд айгүй хүчтэй байна. Ихэр жинлүүр хумхын ордтой. За тэгээ газрын орд бол бас гарч ирлээ. Охин матар үхрийн орд гарч ирж байна. Загсны орд бас байна, мэрсэр.
Тэгээ таны орд үжиж магадгүй энэ нь загас хумх нь болохоор ер нь таны орд байх магадaltaй. За тэгээ заавал яг ингээ яс таарах албагүй шүү. Доор ингээл комментээр яг тэр мөн үү энэ мөн үү гэд ихэлдэг. Тэгээ энэ бол зүгээр тодорхой байдлыг илүү үүсгэх гэж хэрэгтэй үндэ хэрэгтэй мэдээлэл олгож очих гэж хэлж байгаа. За тэгээд таны бодож байгаа хүн чинь ер нь бол энэ 11-р сард нэг их тань руу үйлдэл хийгээд авахгүй, ер нь харилцааныхаа урт хугацааны ирээдүйн төлөө өөр дээр айгүй хичээж байгаа байдалтай байна. Таны бодож байгаа хүн чинь гэж гарч ирж байна. Ер нь таны харилцаатай байгаа хүн чинь одоо хосчинч бай, тодорхойгүй харилцаанд байгаа хүн чинь бай. Яг өөрийнхөө хувийн амьдралд дийл хийх ёстой, хувийнхаа амьдралд бас хичээх шаардлагатай зүйлс айгүй их байгаад байгаа харагдаж байна л та. Ер нь бол маш их ачаалалтай ажиллаж гин, гэр бүлийнхнийхээ өмнөөс үүрэг хариуцлага хүлээж гин, ажил карьер дээр нь бас хоолон дээр тулцсан юмнууд байгаад байна. Тийм учраас эдгээр зүйлс дээр айгүй их хичээж тэр зүйлсээ нэг эмх цэгцэнд нь оруулах гэж айгүй их өөрийгөө дайчилж байна. За тэгээд энэ нь болохоор зөвхөн өөр дээр анхаарал хандуулад фокуслаад яваад байна гэсэн үг ерөөсөө биш. Бараг ингээд энэ өөрийнх нь амьдралд ингээд өдөр тутамд нь тулгараад байгаа, өдөр тутмынх нь амьдрал нь бас яг нэг юм тэмцэл шиг байгаад байгаа хүмүүстэй та яг хүнтэй холбоотой байгаад байгаа харагдаж байгаа байхгүй юу? Тэгээ тэдгээр зүйлсээ зэгцэлчих юм бол тантай урт хугацааны ирээдүй харахад энэ хүн бэлэн болох гээд байна. За ер нь тэр нь зөв юм аа гэд угаасаа маш логикл байдлаар шийдсэн байгаад байгаа бол харагдаж байна. Одоо тантай аз жаргалтай, гоё халуун дулаан, дотн доктортой харилцааг энэ хүн арай л урт хугацаанд яг ингээд бэлэн болоод бий болгож үүсгэхийн тулд 11-р сард ер нь өөр дээрээ хичээж өөрийгөө дайчлах хэрэгтэй байгаад байна. Өөр арга зам байхгүй. Тэг би бүгдээрингийн яг хандл хийж, бүгдээрингийн ингээд яг зэрэг зохицуулаад авч яваад байна гэж байхгүй. Тэгэх бас яг боломжгүй харагдаж байгаа байхгүй. Амьдралд нь яг ингээд хайр дурлалд 11-р сард тайван анхаарлаа хандуулад фокуслаад идэг тийм боломж бол алгаа. Тэгээд энийг нь хамгийн гол нь та бүхэн бас ойлгож хүлээж авах хэрэгтэй. Ухаан дутна гэдэг үгэнд бас айгу дургу. Гэхдээ яг тиймэрхүү байдал 3-р бүлгийнхэн дээр маань харагдах гад байна. Угаасаа хүн чинь яг тийм л байдаг тий. Өөрийнхөө өнцгөөс ер нь юмыг бодож эхэлж байгаа цагаас л ингээл буруу ойлголт энэ төр бас үүсэх гээд байдаг. Тэгээ таны бодож байгаа үнийг бол амар зөвтгöd байгаа юм бол байхгүй. Гэхдээ хүзэр бол 11-р сард те та аль болох уужим сэтгэлтэй ухаалаг байх хэрэгтэй шүү. Яагаад ингэж над дээр үйлдэл хийхгүй байгаа? Яагаад миний төлөө хичээхгүй өөр юмнуудад анхаарлаа хандуулад яваад байгаа гэж ингэж ууралж бухимдаж бол хэрэггүй гэж гаргаж ирж байна. 11-р сард таны харилцаатай байгаа хүн чинь хосчин ер нь бол тань руу нэх их үйлдэл хийхгүй байх. Цаанаа гэхдээ ингэж өөрөө зугаацаад жаргаад нэгэн биеийн жаргал хөөгд яваад байгаа юм ерөөсөй байхгүй. Харин ч ингээд хамтдаа илүү тогтвортой, илүү аз жаргалтай, илүү одоо юм тогтой, тухлаг, баян чинэлэг, югаарч тутгааргүй харилцааг тантай бий болгохын тулд тантай бүр юм маш алс холын вижн одоо яг гэрлэг байгаа хүмүүсийн хувьд гэрлэн те. За би яг ингээд энэ хүнтэй буюу одоо тантай гэрэлж суух учраас би тэр зүйлийг өөрөө хүсээд байгаа учраас би одоо ингээд байр энтер худалдаж авахын тулд мөнгө төгрөг хөрөнгөлүүлэх хэрэгтэй, ажиллах хэрэгтэй. Амар гой хурим хийхийн тулд би одооноос хичээх хэрэгтэй. Одоо ингээд машин хэрэгтэй болох хэрэгтэй энэ төр гэдэг ч юм уу те. Эсвэл таны хүсэж байгаа зүйлсийг танд ингээд юунд ч санаа зовохгүйгээр ингээд ерөөсөө мэ дуртай юм аав гэдэг хүн энэ хүн болохыг хүсэж байгаа харагдаж байгаа байхгүй юу. Тийм том зорилго байгаад байгаа учраас 11-р сард өөрийнхөө асуудлуудыг өстой ингээд цэцлээд явж байна. Тэгээ тэр үедээ болохоор ингээд хоёрын хооронд үйлдэл тань руу бодож байгаа харилцаатай байгаа хүн чинь хийхгүй. Одоо ингээд нэг тийм хитрхи одоо тань руу ингээд амар сэтиг нэт ч юм уу те аль эсвэл тантай яг ингээд тийм романтик болцоо энэ төр хийх гээд ч юм уу өөрсдийнхөө яг ингээд бие махбодын харилцаа болон хайр сэтгэлийн харилцаанд айгүй их ингээд цагнаар үрэх гээд байхгүй. Тэр нь болохоор танд ингээд энэ хүн таныг тоохгүй байгаа юм шиг, таныг сонирхоо болцсон юм шиг, таныг огт бодохгүй байгаа юм шиг, ингээд амьдралаас чинь гараад явчих юм шиг мэдрэмжийг танд өгöd байгаа харагдаж байгаа байхгүй юу? Гэтэл тийм биш ээ. Тэгээ энийг яг 11-р сарын бараг сүүлээр, за 11-р сард амжихгүй маа гэхэд 12-р сард ч юм уу, угаасаа таны энэ бодож байгаа хүн чинь тань тодорхой болгож хэлэх болно. Юу гэж хэлэх вэ гэхээр нь шүү дээ тий. За ингээд хэсэг хугацаанд ер нь бол чам руу ингээд зөрөгтэй алхам хийж чадахгүй, хамтдаа цагийг өнгөрөөж чадахгүй, ер нь бол ингээ хүсэл тэмүүлэлтэй байж чадаагүйгийн маань шалтгаан энэ шүү гэд өөрийгөө энэ хүн айгүй тайлбарлана. Өөрөө өөр дээрээ анхаарал хандуулах хэрэгтэй байсан юм аа. Надад хийх ёстой юмнууд айгүй их байсан юм аа
гэдгээ энэ хүн болвол танд мэдэгдэх болно. 11-р сарын сүүл гэхэд ер нь та хоёрын харилцаан дээр гэхдээ айгүй тийм урт хугацааны доктортой харилцааны ирээдүй харагдаж эхэлж байна. Энийг таны бодож байгаа хүн чинь танд яг өөрөө зориулж, бий болгож, бүтээж, хэлж, ярьж өгөх болно. Энэ хүн тодорхойлж, энэ хүн шийдэж, энэ хүн анхалж явна гэсэн үг. Тэр болтол ер нь 8-ын зоос гарч ирж байгаа гэхээр үнэхээр 8-ын зоос гэдэг бол одоо энэ хүзүүр дээр л харалтаа нэг аалз ингээ баахан зооснууд цуглуулж байгаа үз 8-8 зоос цуглуулж байгаа. Тэгээ эн чинь юу гэсэн үг юм бэ гэхээр ер нь мөнгө төгрөг хурааж гин, мэдлэг боловсрал хурааж гин, өөрөө өөр дээрээ ажиллаж гин, өөрийгөө сайжруулж гин, өөрийгөө ингээд урт хугацааны харилцаанд бэлдэж гин гэсэн үг. Тийм л юм хийж байгаа. Тэгээ тэрэнд нь бол таныг итгээсэй гэж хүзүүр хүсэж гин. За та жоохон ингээд те дэвтэргүй хандах юм бол хайртай хүнтэйгээ хэрэлдэж маргалдах ч юм уу нөгөө хүний учир шалтгаангүй хардаж ууралж бухимдах тиймэрхүү зүйлсийг үүсгэж магадгүй шүү. Тэрнээс аль болох сэрэмжлээрэй гэж хүзүүр зөвлөж байна. Тэгээ угаасаа энэ хүн чинь танаас явна мавна гэсэн ямар ч тийм юм байхгүй байгаа. Гэхдээ 11-р сард бол ингээ харилцааг амар сонирхолтой байлгах те болцоонд явах, ийшээ тийшээ аялах, хамтдаа ингээ гоё цагийг өнгөрөөх тийм нарийн төлөвлөгөөнүүд таны хайртай хүн чинь бол арай гарахгүй байна. Гэхдээ 11-р сар дуусаад 12-р сар эхлэх үед та хоёрын харилцаа одоо ингээд маш хурдтайгаар өрнөн гэж гарч ирж байна. Яг 12-р сар гараал та хоёрын харилцаа шин шатанд гарах болно. Тэр болтол болвол шүү дээ. Яг ингээд өнөөдрийн хүртэл та хоёрын харилцаан дээр жоохон асуудал үүсгээд байсан өөрийн хувийн нөхцөл байдлуудтайгаа нөгөө хүн чинь тэмцэж болвол дуусгаж гин. Тэр хооронд болохоор та ингээд сөрөг бодлууд бодоод идэг. Тэр бодлууд нь бол бас харилцаанд цаад хийх гэдэг шүү. Тийм учраас тийм юмнуудыг битгий нэх бодорой гэж зөвлөж гин. Тэгээд 11-р сард болвол таны бодож байгаа хүн чинь тэр таач тэр те би бинийгаа айгу сансан, үгүйсэн, би бинийгаа санаж битгэрсэн байдалтай болвол байж гинэ. Гэхдээ 3 саваа болвол итгэл найдвартай хүзүр. За утгагүй бит хоёр нийлнэ. Утгагүй яг ингээд энийг жоохон хэцүү үе дуусчих юм бол те бит хоёрын харилцаа урагшилна гэсэн итгэл найдвар таны бодож байгаа харилцаатай хүнд чинь маш их байна. Тэгээд тэрэнд нь таныг болвол итгэж тайван амгалан байхыг хүзүр болвол зөвлөж шүү. Одоо ингээ хараа картуудыг харахад болохоор let your friends help you. Найзууд чинь чамд туслахад найзуудыгаа өөрт чинь туслахад дуртай бай бишээ. Найзуудыгаа өөрт чинь туслахад зөвшөөр. Найзууд чинь танд тусламж үзүүлэхийг зөвшөөр гэдэг утгатай карт гарч ирлээ. Яна ямар сонир буруу тайлбарлаваа. За ask for and accept support from others гинэ. Ер нь энэ харилцаан дээр бол 11-р сард жоохон найзуудтайгаа ярилцаад үзэх хэрэгтэй гэж хүзөр бол гаргаж ирж байна. Миний хувьд бол тариатор намайг үзэж өгдөг найзууд байдаг. Тэр хүмүүсээсээ тий яг ингээл ийм асуудал учирсан гэсэн тэгс үзээд өгөөч гэл би бас үзүүлээд нэг чиглэл авчдаг л та өөрийгөө үзэж болохгүй учраас. За яагаад ингээд ер нь найзуудтайгаа илүү цагийг өнгөрөө энэ харилцааныхаа талаар тий бас өөрийг ч айгүй гоё ойлгодог, үнтэй зөв зөвлөгөө өгчөж чадах найзуудтайгаа мэдрээд байгаа зүйлсээ ярилцаж хуваалцаа гэж гарч ирж байна. Тэгээд жоохон ойлгохгүйсэн болохоор дахиад нэг карт суулсан чинь codependency гэдэг хүзэр гарч ирсэн. Addictions are affecting your romantic life. За муу дадал зуршлууд. Addiction гэдэг бол донтолтыг илэрхийлдэг. Донтолт бол харилцаанд чинь сөрөг нөлөө үзүүлж шүү гэдгийг харуулж байна. Codependency бол нэг хүнээс амар хараат байхыг илэрхийлээд байдаг. 3 дугаар бүлгийнхэн маань яагаад ч юм 11-р сард хайртай хүнээсээ амар хараат байна. Ер нь л энэ хүнээсээ айгүй хараат байдаг. Таны хайртай хүн чинь тань руу үйлдэл хийж хичээл зүтгэл гаргаж байгаа юм бол таны сэтгэл санаа тайван, жоохон өөртөө анхаарлаа хандуулаад завгүй энэ төр байгаад эхлэнгүүд та янз бүрийн юм бодоод ингээд ургуулад тий айгүй хэцүү болоод эхэлдэг байгаа байхгүй. Тэгэлгүйгээр баг энэ 11-р сард хайртай хүндээ биш жоохон найзуудтай наалтчил зүгээрээ гэж болгож ирж байна. Ямар нэгэн асуудал, янз бүрийн сөрөг бодол мэдрэмж энэ төр төрж байгаа юм бол хайртай хүн рүүгээ яг тэрийг ингээл хэлээл яриад буруу ойлголцол үүсгээд авах биш. Найзуудтайгаа эвтэйхэн ярилцаад ингээд өөрийгөө жоохон торгоогоод байж байхыг хүзэр болвол зөвлөж байна. За ганц би хүмүүсийн хувьд гэсэн чи юу болоод байна уу гэхээр нь штэ. Ганц би хүмүүсийн хувьд гэхдээ харилцаа холбоогүй байсан хүн чинь эргэж ирэх гээд байгаа харагдаж байна. Аль эсвэл юусоо урагшлахгүй байсан нэг харилцаа ч юм уу те тэр харилцаа чинь дахиж сэргэнэ гэж бууж ирлээ. Ер нь удаан айгүй тань руу үйлдэл хийгээгүй нэг юм хүн байгаа байхгүй юу. Тэгсээр байгаа та бүр ингээд сонирхоо болцсон. Энэ хүнийг санахаа бараг болцсон, өгүүлэхээ болцсон те учир нь за энэ хүн ч юу н дахиж миний амьдралд орж ирэхгүй байх та дахиж надтай
нийлэхгүй байх та энэ төр гэсэн иймэрхүү бодлуудтай байгаа хуучин харилцаа байна. Энэ хүнд гэхдээ ер нь бол өөртөөгөө ажиллах цаг хугацаа хэрэгтэй байсан гэж гарч ирж байна. Яг өмнө нь тантай харилцаатай байх үедээ ч юм уу ямар ч байсан гэсэн харилцаатай байж байгаад ингээд дууссан харилцаа байхгүй. Яагаад тийм юм болсон бэ гэхээр энэ хүн ер нь тухайн үедээ өөрийн гэсэн амьдралын бас янз бүрийн асуудлуудтай илүү өөрийнхөө ажил карьер мөнгө санхүүгийн ирээдүйд анхаарал хандуулад яг хусын харилцаа болон тэрний үүрэг хариуцлагад бэлэн биш байсан хүн байна. Гэтэл энэ хүн болохоор нэлээд удаан хугацааны дараа ер нь бол тантай харилцаа холбоо тогтоож орж ирж байгаа харагдаж байна. Буцаж ирэхдээ болохоор тантай шинэ зүйлсийг дуршихад бэлэн, шинэ харилцаанд бэлэн болцсон байдалтайгаар өөрөө өөр дээрээ бас энэ хүн нэлээд ингээд удаан хугацаанд ажилласан, өөрийнхөө сөрөг талуудыг тодорхой хэмжээнд зассан, өөрийнхөө айдсуудаас салцсан. Өмнө нь ер нь бол ингээд өөр нэг юмд анхаарлаа хандуулах үнэхээр шаардлагатай байсан бол тэр зүйлс нь бас тодорхой хэмжээнд амжилтанд хүрсэн. Яг X гэх үү, за X байж иж болно. Гэхдээ өмнө нь ер нь жоохон situationship маягийн тодорхойгүй харилцаанд байжгаад холбоогүй болсон баа хүн чинь 11-р сард эргэж ирнэ гэж бууж ирж байна. За тэгээд айгүй гоё сэтгэл мэдрэмжтэйгээр ер нь жоохон өөдрөгөөр эргэж ирж байгаа байхгүй юу? Тэгээд та болохоор энэ хүнийг жоохон хүлээж авахгүй байх гэдэг харагдаж байна. Хэрвээ тэхгүй л болвол та хоёрын харилцаа шинэ шатанд гарна. Та яг өнгөрснийг бодоод нөгөө хүндээ итгэхгүй байгаад хатуу энтер хандах юм болвол энэ харилцаа нэг их амжилт олохгүй ээж магадгүй. Тэгэлгүйгээр ер нь за ингээд наашаа үйлдэл хийгээд хичээгээд ирж байгаа юм чинь би ч гэсэндээ хичээя гэж та хандах юм болвол энэ харилцаа гүнзгийрнэ гэж бууж ирж байна. Яагаад вэ гэхээр ганц би хүмүүстээр сугалахад engagement гэдэг карт гарч ирсэн. Your love life is ascending to a higher level of commitment гэж гарч ирлээ. Одоо энэ хүн буцаж ирж гин тэгээд та хүлээж авах юм бол та хоёр яг хосууд болох, цаашид сүү тавих ч юм уу. Ер нь бол higher level of commitment гэдэг бол одоо ингээд цаашид гэрэлнэ, цуг байна гэсэн үг. Тийм потенциалтай харилцаа ганц би хүмүүст маань үүсэж байгаа харагдаж байна. Энэ бол гэхдээ яг цоо шин хүнтэй биш. Ер нь өмнө нь тантай харилцаатай байж байгаа, тэгээ харилцаа холбоог болсон. Нэлээд удаан хугацааны дараа таны амьдралд эргэж ирж байгаа хүн байна. Удаан хугацаа орсон нь ч бас учиртай. Энэ хүн ингээд ганцаараа ер нь бол өөр дээрээ ажиллаад юу хүсээд ямар байгаа гэдгийг нэлээд ойлгоцсон, айгу тодорхой болцсон дээ. Тантай харж байгаа ирээдүйтэй тань дээр төлөвлөсөн бодсон юмстай, хэлэх үгтэй, хийсэн юмтай ирж гинэ гэж хүзэр бол буулгаж ирлээ. За нэмэлт дээр болохоор би юуг харъя гэж бодож байна вэ гэхээр штэ. Ер нь бол энэ харилцааны одоо яг 2 дугаар биш 3 дугаар бүлгийг сонгож байгаа хүмүүсийн одоо энэ ганц бийж бай, хостооч бай хүмүүсийн харилцааны цаашдын ирээдүй ямар байхаар байна вэ? Яагаад вэ гэд тэгэхээр харилцаатай байгаа хүмүүс маань бол бодож байгаа хүн нь энэ 11-р сард жоохон өөр дээр ажиллаад хичээчих юм бол угаасаа тантай урт хугацааны ирээдүй харах гээд байгаа. Тэрийг бий болгох гээд байгаа. Тэр зүйл юу нь болж гин үгүй юу гэдгийг давхар шалгана. За ганц би хүмүүсийн хувьд юу энэ хүнтэйгээ нийлж гин үгүй юу гэдгийг харах болно. Өнгөснөөс эргэж ирж байгаа хүнтэйгээ нийлж гин үгүй юу гэдгийг харах болно. За одоо 3 дугаар бүлгийг сонгосон хүмүүсийнхээ хувь хүн нь 11-р сард ямар байх вэ? Хувь хүний хөгжил талыг харахад болохоор хайр сэтгэлийн харилцааг айгүй их боогод байгаа харагдаж байна. Хатны ээлд доошоо харцсан, хааны ээлд доошоо харцсан байгаа байхгүй юу? Ялангуяа хостой хинэгэнтэй харилцаатай байгаа хүмүүс маань сөрөг бодлуудаасаа болоод за ерөн салын болиё гэж боддог ч юм уу, харилцаагаа бодож байгаа хүнтэйгээ таслая гэж боддог ч юм уу. Эсвэл ер нь л ингээл харилцаа дуусгаад байна энэ төр гээд айгүй тийм сөрөг мэдрэмжүүдэд автж байна. Гэхдээ энэ болохоор зүгээр 11-р сард болох зүйл гэж хүзэр гаргаж ирж байгаа байхгүй юу? Тийм учраас 11-р сарыг ер нь л ингээд аль болох тайван өөрийгөө хайрлж өнгөрөөх хэрэгтэй. 11-р сард ингээд таны сэтгэлийг айгүй гоё догдлуулсан, баярлуулсан тийм зүйлс болохгүй байсан ч гэсэндээ гэтээ ингээд сэтгэлийг чинь догдлуулж баярлуулах зүйлс нь дандаа хайр сэтгэлтэй холбоотой байгаа байхгүй. Тийм зүйлс болохгүй байсан ч гэсэндээ ер нь бүр ингээд бүр манифест хийх хэрэгтэй байна. Яг үнэндээ та хоёрын харилцаа сайн байгаа, цаашид сайн байх болно. Тэр зүйлд итэг гэж хүзэр зөвлөд байна. Тэгэхгүй бол ер нь ингээд те хувь хүн талаасаа та яг ингээд харилцаатай байгаа хүнээ ер нь айгүй юм тодорхойгүй, өөрт ч ууралцсан байгаа, өөрийг ч баг үзий ядж байгаа, тань татагтгаа болцсон энэ төр гэсэн тийм бодлуудад автаад нэг л нэг тийм
12 дугаар сараас эхлээл ер нь бол шинэ шатанд гарчих, шинэ эхлэл ирчих харилцаан дээр юу юугүй 11 дугаар сард бууж өгөхгүй байгаа харагдаж байна. Би л энэ харилцаан дээр ганцаараа тэмцэж гин, нөгөө хүн хаалт үүсгэж гин, нөгөө хүн надад ингээд татагдахгүй байгаа, намайг бодохгүй байгаа, намайг хүсэхгүй байгаа гэсэн юм сөрөг бодлуудаа битгий автаачээ гэж хүзэр бол гуйж ирж гин. 11 дугаар сар болохоор юун дээр ингээд та амар тодорхойгүй байдалд ороод байна гэхээр ерөөсөө хайр сэтгэлийн харилцаа гарч ирж байгаа байхгүй юу? Мэдхгүй юмаа бас ингээд битгий хит их ургуулж бод. Мэдхгүй байгаа зүйл дээр хитрхи битгий шанал. Яг ингээд таны контролоос гарсан зүйлс таныг зовоох ёсгүй гэдэг үг байдаг да. Яг тэрийг бодож тайван байх хэрэгтэй гэж хүзэр бол гаргаж ирж байна. Ямар нэгэн байдлаар ингээд хин нэгэнд орхигдох үе, голөгдөж хаягдах үе, аль эсвэл ингээд ялангуяа хайр дурлалын харилцаа байхгүй энэ бүхэн ингээд дуусчих үе л гэж сүргэн бодоод байхад яг үнэндээ тийм юм ерөөсөө болохгүй гэж хүзэр дээр бол гарч ирж байна. 12 дугаар сараас эхлээл шинэ эхлэл яг энэ нэг харилцаан дээр ч юм бол ирнэ. Тийм учраас хит бүр пессимистик маш гутранг сөрөг бодлоод байгаа байхгүй юу? Тийм юмнуудыг бүр өөрөө зохиож бодоод тэрнээсээ болоод ууралж бохимдох гэдэг харагдаж байна. Энийний оронд бол биш үү? Бүх зүйл сайхан болно гэж итгээд, өөртөө итгээд, өөрийгөө хайрлаад Empress дэше харж гарч ирж ин гэхээр ер нь бол хайртай хүндээ бараг сайхан сэтгэлээр ханд харилцаагаа цаашид болон бүтэн гэж бод. Хоёрын хооронд жижигхэн зүйл биш, маш том зүйл эхлэн гэдэгт итэг гэж хүзэр зөвлөж байна. Одоо хувь хүн дээр надаа ямар ч арга алга иймэрхүү мессежүүд бол бууж ирлээ. Ганц би үнэхээр бүр ингээд те надад буцаж ирэх экс ч байхгүй гэсэн ганц би хүмүүс идэг штэ. Тийм хүмүүсийн хувьд гэх юм бол эсрэг хүснүүд дээрээ ер нь бол нь штэ жоохон бодол мэдрэмжээ өөрчлөх хэрэгтэй байгаад байна. Man hate гэж хэлдэг штэ. Ер нь эрэгтэй хүн ийм тийм гээд эсрэг хүснээ ер нь жоохон доош нь хийх гээд байдаг, дутуу үнэлэх гээд байдаг. Тийм хүмүүс байгаа бол энэ зүйл чинь таныг бас ингээд ганц би байлгаад байгаа шүү. Энэ бодол мэдрэмжээсээ болоод ер нь бол ингээ ганц би байгаад байна. Амьдралд чинь шинэ хайр дурлалын гоё харилцаа орж ирэхгүй байна. Заавал хайр дурлалын харилцаа гэхгүй амьдралд чинь байгаа эсрэг хүснүүд тийм үү? Одоо ингээл ааваах, эрэхтэй хамтран ажиллагч энэ төр гэлээдэг штэ. Тийм хүмүүстэйгээ муухай харилцаатай байгаад байгаа юм байна гэдгийг ойлгох хэрэгтэй. Илүү эмгтээлэг ирчмээс сэргээх хэрэгтэй байгаад байгаа харагдаж байна. Эсрэг хүсний найз нөхөдтэй бас болж сурах хэрэгтэй. Одоо яг ингээд эрэгтэй эмэгтэй хүмүүс найзлахад ч тэр маш олон гоё давуу талууд байдаг. Миний хувьд л ингээд эмэгтэй хүмүүстэй амар их найзлахаас илүүтэй эрэгтэй хүмүүстэй найзлах айгүй амар байдаг ш. Тэр хүмүүс ингээд те шудраг байдаг, хөвчлөлтэй байдаг, ямар нэгэн одоо ингээд те өртчин одоо ингээд гадаад үзмж байдлаас чинь ч юм уу хувцас ид хэрэглэлээр чинь ч юм уу ингээд атаархах магадлал маш бага. Тэгээ хамгийн гоё юм нь миний бодлоор ерөөсөө ингээ ховж юм нэг хөөгөөд байдаггүй. Тийм санагддээ шүү. Тэгээд 3 дугаар бүлгийнхэн маань хэрэг тэгж бодохгүй байгаа болоо л шүү дээ. Яг ингээд эсрэг хүснүүдийнхаа хүмүүстэй найзалж бас нөхөрлөж сурах хэрэгтэй. Тинчэнээс бас ингээд те ойлгож авах, олж авах өөр гоё харах өнцгүүд байгаа шүү гэдгийг хүзэр болвол зөвлөж байгаа харагдаж байна. Тэгээд яагаад ч юм ингээд нэг тийм өөртөө итгэлгүй байдал айгүй их байгаад байгаа харагдаж байгаа байхгүй юу. Тэгээ ер нь л явандаа энэ бараг хайр дурлал эсрэг хүснэнтэй бас л холбогдож байна. Тэгээд яг яагаад энэ дээр ийм сөрөг бодлуудтай байгаад байна? Яагаад бараг бууж өгөхгүй байна те? Энээс яаж гарах уу гэдэг дээр бол бас 11 дугаар сард өөртөөгөө ярилцаж, өөртөөгөө бас яг ингээд бодол мэдрэмжүүдтэйгээ ингээд яг тулж суух хэрэгтэй гэж хүзэр бол гаргаж ирж байна. Тэгээ ер нь ингээд өөрийгөө хайрлаад эсрэг хүснүүдтэй бас гоё халуун дулаан байдлаар хандаад ингээд явах юм бол бүр ингээд айгуу гоё ад жаргалтай хосын харилцааг та удахгүй 1-4 сарын дотор ер нь хин нэгэнтэй эхлүүлэхээр байна. За үгүй маа гэд тэгэхэд ингээ хүн болгоныг нэг тийм хөөсөн төр ялгалгүйгээр айгуу гоё хайрлж, найзалж, нөхөрлөж бас гоё сурахаар харагдаж байна. Тэгээ энэ нь бас таны амьдралд айгүй гоё тийм шин нөхөрлөл, шин түншлэл, тийм тэнцвэрийг бас авчирна гэж бууж ирлээ. За ингээд уншлахын дуслаа. Баярлалаа.